Сайн байцгаана уу ирхэн хүндэт үзэгчтэй санд шиг шаачглаа. За ингээ Geeks podcast ээлж нэгэн дугаар та бүхэнд хүргэж өгөхөд бэлэн болсон байна. За ингээд өнөөдрийн дугаар бол аюу онцлогтой дугаар байгаа. Хоёр нууц бүсгүй ирсэн байгаа. Тэгээд хоёр бүсгүй маань тий эрэгтэй хүнийг сонирхдаг. Гэхдээ миний подкастыг сонирхдаг юм билээ. Баярлалаа. Урилга хүлээж авсан маш баярлалаа. Баярлалаа. За тэгээд хоёр туснаас шууд тий шулуухан асуучих. Шулуухан хүн би ерөн шулуун хүн гэж. Миний хилнээс бус бүх юм шулуухан байдаг. За эд хоёр яг хэдэн настайдаа би ингэ тий эмэгтэй хүн сонирхдаг юм байна. Эмэгтэй хүн болж төрөдөг эмэгтэй хүн сонирхдаг юм байна гэж мэдэрсэн бай. Би болохоор ер нь анханасаа мэдчихсэн. Тэгээд ер нь юм нэг эрэгтэй хүнд sexually юм attracted болохгүйсэн байхгүй юу. Тэгээд эхлээд өөрөө юм bisexual гэж тодорхойлсон. Окей. Би ингээд bisexual хүлээн зөвшөөрөх дургүй гэсэн үг шүү дээ. Тэгээд тэгсэн чинь би бүр албаар нэг эрэгтэй хүнтэй бүр ингээд балцыг болцож үзье. Кекстэй үзье. Тэгээд тэгсэн чинь ерөөсөө тийм sexual мэдрэмж ерөөсөө аваагүй яг хоол идэж байгаа юм шиг те юм уу юм шиг ингээд хийдэг зүйлийг хийж байгаа юм шиг ямар ч тийм догтлол байгааг бантан идэж байгаа шиг л юм шиг те яг шаардлагатай мэрэн шүү хараал хийж болох юм уу тэгээд тэгсэн чинь тэгээд тэрний дараа би өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэж амар утсан юм аа тэгээ яг тэрний дараа бараг жил болсны дараа окей би угаасаа эрэгтэй хүн авах сонирхтгүй юм байна. Тэгээ би эмэгтэй хүн юм байна гэж ингээд хүлээн зөвшөөрч эхэлсэн. Тэгээ хүлээн зөвшөөрсний дараа л бүр ингээд нөгөө нэг Иесус ямар шиг. За манай өөр амьдрал юм байна. Би болохоор ерөнхийдөө бол надад үгүй ганцхан эксэсэн. Манай хүнээс өмнө. Тэгээд би болохоор үгүй анханасаа би заалчгүй эмэгтэй хүнтэй заалчгүй эрэгтэй хүнтэй гэсэн надад бодол ахгүй. Надад хүнд халагдвал би цэнгэлж цайртай олон цэнгэл гоё хүүхэн бол би золоо гоё залуу бол би золгож цайртай болохгүй. Миний бодол бол тийм байхгүй. Тэгээд манай хүн надад ингээд манай хүн гоё хүн болохоор ингээд намайг миний ингээд дутууг нөхдөг яг yin yang хүн болохоор дутууг нөхдөг үү? Орон зайг дүүрдэг. Энэ нэг ингээд бүр сул зай нүх мөх юуч байхгүй заахгүй. Хас нүх юуч байхгүй. Тийм болохоор ханцаас би юмтай хамт бай гэж бодсон. Надад болохоор ингээд би заавч ингээд эмэгтэй хүнийг гэдэг эрэгтэй хүнийг гэдэг надад тийм тайп байхгүй. Зүгээр хүнэн л юм биш. Тийм надад хүн таалагддаг. Би хүний ингээд гоё дотоод сэтгэл зан чанар ч юм уу те ухаан тиймэрхүү юм үздэг амир их татдаг. Яа ухаан. Хүүхдүүд ингээд те би амир ийм боон дуртай те эр хүний ийм дуртай хүүхний ийм юм дуртай ийм бүсэнд те надад болохоор тийм байдаг. Надад ингээд хүний өөрөө гоё юм намайг ингээд гоо нүхдэг юм байвал гоё гэдэг. Ер нь бол амиачээд авахгүй. Вау. Яа чи ямар Гэхээдэх үү. Үгүй яана миний сэрэл үлдчихсэн. Чи ямар сайхан сэтгэлтэй. Танаас тэгдэггүй мó тань ямар сони. За ямар ариу санаа тухан дээрээ сайхан сэтгэлтэйгээ бичсэн байгаа шүү дээ гэдэг шиг те. Надад тэг хүн таалагдвал надад эрэгтэй эмэгтэй хар гаргүй баавгаа юу туулаа яа хамаахгүй. Гэхдээ ингээд одоо ингээд би ингээд жишээ нь эмэгтэй хүнийг амар гоё гэд харж болно шүү дээ тий. Надаа ингээд жишээ нь та хоёр ингээд амар гоё харагдаал амар гоё ингээд Threesome хий. Сэтгэл хоёр чамаг аваад шүү. Би зурглаад шин. Тэгээд ингээд бодонгууд яг sexual life руу ингээд хөл тавья гэхээр яг төсөөлөгдөхгүй юм эсвэл зүрхлэхгүй ч юм уу тиймэрхүү юмнууд байж магадгүй байхгүй. Тэгэхээр одоо бас ингээд эмэгтэй хүмүүсийн бараг 80% нь bisexual байх боломжтой ч гэдэг юм уу тэгж ярьдаг штэ. Тэгэхээр эмэгтэй хүмүүс эмэгтэй хүндээ ингээд дурладаг ямар хөрх юм бэ ямар гоё юм бэ гэж боддог. Яг кекс руу ингээд хөл тавих гэдэг нь бас амар чухал юм шүү. Яг тэр анхны тэр секс тэр бол амар бас
Айгу. Энэ хүн над тал дээр ч амар хэлэх юм тахаа анх юу гэж бодсон гэлээ. Амар хэцүү мөлий. Бүр яг би амар хамаа марч байгаа. Хамаагүй. Ябуугаас асгаал яа л да. Ябо. Тэгсэн чинь би болохоор өмнө нэг бүр нөхөртөөс мах. Би гэр бүл зохиожсан. Тэгээд нөхөртөөс тэгээд ганцхан эрэгтэй хүнтэй байд би амьдралаа үтсэн байхгүй юу. Би аим багасаа ингээд бүр 13 тагасаа эхлээд ингээд үерхэд тэг хамтдаа ингээд амьдрал зохиогоод тэгээд бараг 20 хүртлээ үерхэд. Тэг хамт үйдсэн болохоор би өөр залуучууд ямар идэг юм уу те өөр хүнд ямар идэг юу гэсэн мэдэхгүй. Тэгээд тэгсэн чинь бид хоёр тэгэл зан болов. Тэгэл тэгсэн чинь би ингээд хэлээ. Окей. Би чамтай унтахгүй. Хэлээ би. Гэтэ хоёлаа FaceTime-аар унтнаа л гэлээ. Тэгээд чи бид хоёр бүр ингээд бүр яг өдөр зоогоо за FaceTime ихний шөнө хоёлаа унт болноо. Ноо хүлээл гэж бид хоёр бүр ингээд майхан заахандаа ингээд бүр төгжээ аваад зайц манай майхан авцсан төгжээ авцсан хамгийн амар нь төгжээ ганцхан ширэг төгжээ авцсан. Чи тэр майхан чи 4-5 даа хаалттай байсан. Би тавьж тэгээд юусэн байхна төгжээгөө. Тэгээс чи анхны удаа нэг амар юу би тэг яг юу ихэ мэдээгүй лээ. Надад тэгэхээр гэтээ айц мас юм бол байгаагүй. Тэгээд би зэрэглэхгүй. Ямар нэг өвч байхаа. Тэгээд нөө ингээд миний бодлохоор ингээд амар хүсдэг, амар хайртай. Гэхдээ ингээд яаж хийхгүй. Одоо ч гэсэн мэдэхгүй шүү. Манай өнгөтэй тэр тухайд удахгүй ярихаа. Би одоохондоо зүгээр л ингээд дээшээ хараад нааш гэдэг юм. Тэгээд би одоохондоо би ингээд за яг нөгөө нэг юу ярианаас дараа нь тэгээ ярьчих та. Гэтэ би болохоор яг юу ихэ мэдээг байхгүй. Тэгэл за окей. За хоцоо тайлаа да. Би ихтэй ваксанд орсон. Би заримдаа амар ваксанд орсон тий. Гоё цэвэрхэнтэй амар ариун байх хэрэгтэй гэх. Эхний оноо за тэгээд анхны тэгээд секс олоо. Тэнгүүч би тэр үед ингээд амар жаргаж чадаагүй байхгүй. Би юусаа жаргаж чадаагүй. Бүр мэдэрч чадаагүй. Тэгээд тэр болохоор манай хүний буруу биш тий. 50% шүү. Манай хүний буруу биш. Би зүгээр амар их ингээд бодолтой авчгаар хүн ингээд нэг амар юм хэцүү байдаг шүү тий. Нүгээс одоо энэ доор одоо яг юу болоод байна гэж бодсон. Энэ доор одоо юу болно? Ямар ч хэсэн орж ийн. Тий. Яаж орж ийн, болж ийн тий. Тэгвэл за одоо миний яаж ирэхээр би яг яах вэ? Ч юм уу тий. Сайн юм дайх боддоо. Тэгээ тэр үе яг тийм сексийн дурсамж надад нэг тийм сайн байдаг байхгүй. Тэгснэ хамгийн амар нь тэгээд 2-3 хоног ерөөсө хот мотроо явахгүй, ус усанд орохгүй. Тэгээд секстэй л гэсэн гэсэн. Хоёр ер нь бол ингээд миний яг үннийг хэлгээд хоёр эмэгтэй хүний секс амар гоё цэвэрхэн байх хэрэгтэй гэж би боддог байхгүй. Гэхдээ бид хоёр бол юу ч таагүй. Тэгээд баг ус мүснийгээ жаад таслагдаж маслагдсан гэсэн. Хамаагүй орой дисванстэй секс. Секс. Тэгээд нэг тиймэрхүү л хэлсэн. Бид хоёр анхных бол ерөөхдөө гэтээ манай ундад ярих юм байгаа л хальтаа. Тэгээ миний хувьд бол тийм л гэсэн. Гэтээ нэг анх болохоор тэгжсэн байхгүй. Би болохоор хоёр эмэгтэй хүний сексийг анх надад сайн болсон байхгүй анаас. Тэгсэн би хоёр эмэгтэй хүний сексийг ингээд гой байхгүй байх гэж бодсон гэж тэгж аахгүй. Тэгээд тэгтээ яхаа тэг хайртай юм чинь секс болохгүй байсан ч яах вэ гэж бодсон. За ер нь тэг арт түмэн тэг Монголын арт түмэн маань тэг лесбиан сексийг бол яг яаж хийдэг дээр ер нь зөндөө олон юм яриад байгаа. Тийм болохоор яг энэ мөчд яриад өгөөч гэхгүй юу? Би бас одоо яхаа нөгөө гей порн ч юм уу эсвэл лесбиан порн гэдэг нь бол ер нь бол үтсэн л те. Тэг би бүр нэг лесбиан порн үзэж байгаа гар хангалах хүртэл хийж үтсэн. Тэгээд яг тэр кинон дээр болохоор Champ гэдэг л юу гэдэг лээ? Strap-on аа тий. Премиум зүүцэн. Тэгээд ингээд ерөөхдөө хийжсэн. Тэгээд яг бид нар ингээд нөгөө хүмүүс ингээд асуухтаа ингээд нэг юм тэгж асуугаад идэг штэ. Яг яаж хийдیں۔ Тоглоом байгаад идэм үү? Эсвэл онли гараа ашиглаад байгаа юм уу? Эсвэл ингээд хилээл ашиглаад байгаа юм уу гэд. Тэгээд хүмүүс тэр бас сонир л байгаа. Би бас заримдаа боо босхгүй лесбиан секс хийдэг штэ. Окей. Энэ хүн чаар мэдлэгтэй байна.
Гэхдээ ийм асуулт бүр амар хэрдэг байхгүй юу? Шинэ танилцж байгаа хүн байлаас ирдэг. Тэгээд тэнгууд авууд сая миний хэлгээр бол бид хоёр тоглоом бол ашиглаж сүүлийн үед л үзсэн. Тэгээд ингээд карантин болсноос хойш зүгээр ингээд ашиглаж үзье гэсэн тоглоомнууд байсан. Тэгээд окей тэднээ авсан ашиглаж үзсэн. Гэхдээ ер нь бол тоглоомны нэг хэрэггүй. Огт ер нь бол сонирхол үтсэн. Тэгээд энэ бол бид хоёр ингээд хоёлаа амар сексэн л дээр амар open minded байхгүй юу? Юу ч туршихаар, юу ч мэдрэхээр тийм болохоор ингээд тоглоом нэг амар хэрэгтэй байгаагүй. Тэгээд ер нь хэрэгтэй биш. Зөвхөн spice up хийгээ хоёлаа тийм сонирхолтой бол ингээд тоглоом аваад хэрэглэж болно. Гэхдээ ер нь бол тоглоомны нэг хэрэг байхгүйгээр болдог гэх юм уу? Голон сэтгэл шүү дээ. Тийм. Ер нь бол би одоо ингээд статистик мэдээлэлээр болохоор лесби хүмүүсийн илүү их тавьдаг гэж аахгүй. Лесби эмэгтэйчүүд одоо straight эмэгтэйчүүдээс илүү их тавьдаг. Тэгээ би тэрийг болохоор миний бодоод яагаад тийм болоо гэж бодонгууд яг одоо ингээд ихтэй эмэгтэй хүн хоёр сексингүүтэй аль альныхаа плешрийг бодож байгаа шүү дээ. Золоо ингээд хүүхэн шааж захтаа өөрийнхөө плешрийг ингээд бодож байгаа тэмүүтэй нөгөө үнэлж бодож байгаа тий. Бодохгүй байж бас магадгүй л тий. Тэгээ тэмүүт одоо битэр секси хийж юм аа би хэрвээ одоо ингээд найз охин шааж байгаа л ингээд найз охиныхоо плешрийг бодох юм уу тий. Окей тэгэл ингээд тэрнээсээ одоо pleasure өгж байгаасаа таашаал авах гэсэн шүү дээ. Тэгээд тийм болохоор одоо ингээд аль алиндаа pleasure өгөх нь илүү байдаг юм уу? Тэгж бодсон. Ер нь бол эрэгтэй хүмүүс те. Золоо эрэгтэй хүмүүс таанаар те. Танаас зүгээр өөрсдөө бодохгүй юу? Таанаар ингээд дээр гарснаа те. Гэсэн. Яа гэдэг бид нар яах юм? Чи наата дотроо байлгах чи би одоо 50 цаг гэх боломжтой. Хэмдэг дууссан байдаг аахгүй юу? Золоо. Тийм байдаг ахаа. Батг юм шүү дээ. Гэтэ яг нэг л эртөө за энэ хүний эхлээ тавилж дараа нь би тавиа гэдэг бодолтой залжууд ховор идэх байхгүй юу? Би тэр штэ. Тэгээд нэг тиймхэд гэтэ бид хоёр болохоор тоглоомтой ярьчих уу? Ярьчих. Бид ард хүмүүс сонсомоор байна. Хоёр гэсэн чинь ингээд ерөнхийдөө бол юу яадаг гэсэн strap on авсан. Bad plug авсан. Тэгээд нөгөө нэг ямар beats лээ? Anal beats. Авсан. Тэгээд lube авсан. Өөр чи бол тэгээд гэснээр тэд нар бүгдээрээ vibrator чаа. Цаа мэдгүй. Тэгээд гэсэн чи тэр нөгөө нэг strap on-ыг байсан чи бид хоёрын анх ингээл авчаал. Бид хоёр хоёлаа ингээл би бүр амар excited бид хоёр хоёлаа ингээл айснаа. Нэг ээлж ээлжээр ингэ зүүж байгаа байхгүй ээлж зүүж тайлбарлаарсан намайг хараа одоо чи зүүж текст гэж шалтан гэсэн аим гоё хөхтэй зэсэн ингэ гэсэн харуулсан гэсэн тэр нь яг ингэ жинхэнэ шиг соц мос шалтсан зэсэн намайг хараа тэгээд хоёр талд ингэ би харцсан за чамд илүү гоё зөх юм байна гэл тэгээд манай он гэсэн чинь тэгэл ингэ тэгтээ сонирхолтой зөвхөн фаны маягаар заяа. Тэгэл жоохон мэдсэн нааш. Нөөдөө зүгээр л тэгвэл шууд өөрсдөө нааш. Алуу нэг хөөцгтэй. Тэгэл ер нь гоё. Миний хувьд болохоор би жоохон фистэн дуртай. Фистэнд ер нь Oh my god. Ийм хордно. Фистэн дуртай тэгээ надад өгдөг байхгүй гэсэн тэ би аим гоё бүхэл бүтэн тэ тийм юм гэдэг амар тулцсан ингэ дүүрсэн тийм юм дуртай юм байлгүй дээ бодвол цаас хөөрхий. Тэгээ зүгөөс одоо дүүрсэн хамаагүй дүүрсэн одоо ингэ гэтээ би өмнөх подкаст сонсчихсан байхгүй юу. Гэсэн чинь аим гоё ингэ амьдрал ярьсан байхгүй юу. Секс бол амьдрал бол секс. Гэтэ би тэгээд гэсэн чинь юу гэж өөр ярих вэ? Тэгээд тэргүүт бид strap on авсан шалтгаан нь болохоор би ингээд байрлал нь ондоо болно гэсэн шүү дээ. Тэр чинь юмны хоёр гар хойлоо сул болно ч юм уу тэгээд тэнгууд тэнцээ амар олон opportunity харагдаад байна шүү дээ. Тэгээд юу ч хэлсэн ингээд би болохоор амар сонир фэнтезитэй байхгүй юу. Тэгээд тэрийг ингээд fetish юм аа тэгээд тэрийг биелүүлэх гэж юм бол
Japan авч хэрэгжилж үзье гэж бодоод тэгээд авч үзсэн. Тэгээд it was worth it. Гэтэ ингээ баян ашиглаад авах хэл зүйл биш юм байлээ. Яг хоёрын доор байсан. Яа тэгэхээр эн чинь in and out motion байгаа шүү дээ. In and out motion чинь ингээд яг тавиулах уугүй юу гэдэг чинь амар. Яг тэр гэхдээ эмгтэн хүнээс шалтгаалсан. Эмгтэн хүн ч одоо 3 юм уу 3 Тийм. Зөндөө олон тавих боломжтой юмнууд байгаа. Тэгэнгүүт тэр эмгтэн хүний өгөгдөл нь одоо яг тэр strap on тохирох нь юу гэдэг юм байна. Бас бас миний бодлоор зүгээр би өөрөө бодохдоо яг өтрэгээрээ тавьж байгаа эмгтэн амар ховор баг үгүй тий. Зөвхөн хилүү за эсвэл аналт байгаа цэг вэж магадгүй тий. Тиймэрхүү юмар л тавьж байгаа. Нэг өтрэнд байгаа цэг чинь ингээд дикер ингээд хүрэх боломжтой байхгүй. Юмсны нааш ингээд дээр нь байдаг учраас ингээд pleasure өгжиж pressure өгжиж тэнчэнээс pleasure авах гэсэн. Тэгээ тэнгүүд дик хурал ороод байхгүй. Дик нуурахгүй шүү дээ. Тэр чинь бүр яг ингээд одоо хаалгаар ороод орсны яг дээр идэг байхгүй. Гэтэл тэр чинь та нар ордог байхгүй. Та нар зүгээр шулуун л ордог байхгүй юу? Гэтэ нөгөө нэг хүний нөгөө нэг дотор ирэхтэй яг юм дотрын ингээд улаан махны хэсэг гэх юм уу? Жохон дүлий байхгүй. Ер нь дүлээд штэ нөгөө мэддэггүй те. Яг надад тэрэн шиг мэдрэгддэг байхгүй. Ер нь бол ингээд мэдрэмж жохон муутай юм уу? Харин ер нь нөтрөө одоо ингээд гарын хөрөнгөт төвшөд мэдрэгдсэн шүү дээ. Тэр дотор юу болж байгааг сайн мэдрэх юм юу байдаг шүү дээ. Тэгээ зөвөр ингээд позишна бод энэ тийм позишна бодож энэ Japan авч үзснээр use worth it. Гэхдээ ингээд баян ашиглах гол зүйл биш юм. Хоёлаа санаж нэг 2-7 хоног юм илүү би ч нэг strap on-тэй бичлэг үзүүлсэн хоёлаа үзчихсэн шүү дээ санаж байна уу? Тийм. Тэгэхээр чамд юу гэж бодож ирсэн бэ? Гэхдээ бас нэг үдчихэнсэн л гэж бодсон. Тэ чи strap on-тэй болмоор байсан уу эсвэл юу нөгөөх нь? Би өөрөө бас нэг тийм юм сонин тиймэрхүү юу зүйлд одоо дуртай байхгүй юу? Одоо ингээд тийм би одоо яг эрэгтэй хүн байсан бол гэж би хаяа боддог заяа. Хэрвээ би strap on зуугаад үзээд зүүгээд үзээд хийгээд үзэх юм бол бас гэхдээ яг төсөөлөхдөө эмэгтэй хүн гэж төсөөлөөгүй л би зүгээр эрэгтэй хүнийг гэж бодож үзэлтэй. Тэгээ зүгээр эрэгтэй хүнийг strap on зүүж агаад хийн гэд та нар бодлоо бас амар өөс. Наа чи хүүхэн болгоны мөрөөд. нэр тэгээ би нэг эрэгтэй хүнийг нэг тийм амар орилуулт шүү дээ. Тэгээ араас нэг хөдөлж мэдлээ. Хурдан гэж. Жохоо өгсөмсөө. Рокер эрэгтэй хүн бол яг болох юм байна тий. Яг нэг тиймэрхүү юм зүгээр хаяа зүгээр бодож үзчихсэн. Хараа ёо. Яа. Жохон дөөлх. Гэтэ тэр strap on зүүх хэрэг мэдрэмж нь бас амар ондоол юм лээ. Би ингээд хөлж байлаа. Өөр хүн гараад ирсэн үү? Гэтэ амар тийм одоо өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмж нь тийм амар powerful тийм би юм диктэй. Тийм мэдрэмж төрд юм лээ. Гэтэ тэр чинь биас яг биас тэр талаар бодож ирсэн байхгүй юу? Нэг эмгтэй хүн ингээд strap on зүүнгүүтээ одоо нэг тийм тэ эзэрхийлэх тийм өөр нэг юм жоохон бит бус таашаал авдаг гэж боддог. Миний болохоор ямар ч ялгаагүй байсан байхгүй. Би угаасаа ингээд эмгтэйдээ pleasure өгж байгаасаа амар таашаал авдаг байхгүй. Яг тийм болохоор ингээд strap on зүүсэн зүгээгүй юм ялгаагүй. Гэхдээ strap on зүүчихэр ингээд одоо possibility амар их болоод ирэнгүүт жоохон excited юм лээ ингээд excited ингээд. Өөр юуг нь ч оролдож болоо. Би нэг гараар өгөх нь барьсан, нэг гараар нь үсийн зулгааж болоод байгаа амар зүг зулгааж мулгааснаа заяа энэ тэнтгүү алдчих малта хацаж мацаа энэ их гар нь их завтай. Их завтай завгаар яа. Тэгээ наач нэг өсөж амар. Би ер нь жоохон тиймэрхүү жоохон юм өвдөгдөг юм дуртай. Хэсэг бүр ингээд намайг ингээд энэ тэнтгүү ингээд хацаад тэгсээ дандаа юм яг нэг газар ингээд хацаад гэсэн яг энд ингээд хацаад байдаг гэсэн яг энэ. Тэгсэн чинь нэг өдөр манай ээж харснаа. Миний охин чи яагаад дандаа эндээ хөхрөлтэй юм бэ? Хар тавь шаагаад байгаа юм биш үү? Тэгээд би юм хэлсэн байхгүй. Одоо болоо. Манай ээж загнаад байна. За болоо. Тэгснээс гэтээ амар сонаа ингээл амар сонаа юм. Нүн харин бариулаад штэ. Энд харин бариул тэр мөрнэс ингээд яг тасарч хацдаг байхгүй.
Харин юу? Хариу. Харин Харин би ч жоохон юм харин. Хөөе надад байгаа шүү. Гэтэ хазуулах мэдрэмж шүү те. Амар гой мөртлөө. Амар гой мэдрэмж заяа. Гэтэ амар интенс. Яг бол гинт амар пара идэл уурдаг заяа. Тэгсэн болдог заяа. Тийм сонир мэдээ. Тэгсэн энэ дандаа хазаж чимхэд ингээд ярахлаад байдаг. Гэтэ би дуртай л да. Би жоохон юм өвдөлт ингээд жоохон тарчлаа. Yin юм аа. Туснууж байвал ер нь бол би дуртай. Гэтэ жишээ нь одоо юу? Одоо энэ подкастыг жишээ нь зарим одоо октод сонсонгуудаа за би ер нь тэг эмхтэн хүн сонирхдаг талдаа гэдгээ ухамсарлан тэгэнгүүт нь тэг гинт шууд гиндүүлээд туршлахгүйгээр зүгээр ер нь тэг фистингийг яаж зүг ихтэй бас бэлгэлтэй байх хэрэгтэй. So true. Тэ? Маш ястай. Анхааралтай. Доотлол мотлоор уурж бол стоп болохгүй. Эцээ амар мамсан ороод ирвэл тий. Хумс тиймэрхүү юмнууд амар чухлахгүй. Ер нь ариун цэвэр мөвөр. Би нэг гар мараа угаагаад хийх ёстой. би нэг лесбиан порн стартай сая нэг подкаст сонссон. Амар кул эмхтэй. Lily Caden гээд амар алдартай. Хостогоо цуг влог хийдэг үү? YouTube дээрээс. Амар хөөрхөн юм богинохон шарстай. Аха. Тэгэнгүүт нь ингэж байгаа байхгүй юу? Одоо голдуу нэг лесбиан порн хийдэг. Тэгэнгүүт нь бүх эмэгтэйчүүдтэй нэг хумсаа авч хэлдэг. Ерөөсөө хумс яадаггүй. Хэрэггүй гээд. Алин хумсын нарыг. За. Фистинг. Ерөөсөө хийдэггүй юм шүү. Энэ хараа. Тийм бэ. 2 санч урт гэж асуусан. Тэгээ тийм болохоор бас тий яг зөв фистинг юу яаж бэлддэг. Би бас магадгүй фистинг хийж болно шүү дээ. Гэтэ тэр чинь би болохоор төсөлгээд за чиний мань гарч боллаас. Чинийх бол No. Энд чинь ингээд наа чинь биш те. Зүгээр л ингээл ордог гэж бодож нөө. Харин тийм. Ингэж мэгээд өгдөг. Би бүр яаж аваа би ч хүн штэ те. Би жоохон хардкор байх. Тэгээ намаа ингээд өвдөд баг ингээд өвдөд моё уйл муула те. Нулус ингээд нулус. Яа би жоохон ивчээд байна яа. Би сүлээ тос би хамгийн амар юм ярих уу. Нэг өдөрсөн чинь аа өвтгөө амар өвтгөө. Би чи яаж орсон? Би бүр үнэхээр арга бараад би юу гэж орсон гэж туслаарэ гэж орсон гэж бодсон. Туслаарэ гэж орсон гэж бод. Би тэр бол миний хамгийн дарк мөртэй хамгийн бойсэнс. Энэхтэй хамгийн гоё гэж. Гэхдээ энэ нэгтэй ингэ амар юм лесбиан юм дугаар явсан чинь нөгөө хоёр бачка амар хардкор нэр. Тэгээд үгүй тэр дараа өөр юм яриаггүй. Өөр хосууд оролцсон л аа. Битээр ингэ жоохон ягсан дэвш нэрээ. Амар юм ээ. Хоёр гэхдээ хэр удаан үйлч авлаа даа. 2 жил. 2 жил үү? Тийм. Ер нь одоо гей хүмүүс чинь ингээд Монголд бол нууц аккаунт нэгээд ингээд би бинтэйгээ ингээд танилцдаг. Тэгэнгүүт нь манай ээлүүд яаж юм? Манай ээлүүд. Бид хоёрын түүх болохоор өөр л дөө. Бид бусдаас өөр. Бид хоёр зүгээр танилцаад bijсэн чинь ийм басан. Би дурсан, эхлээд дурсан болохоор би ярьчих л та. Юу болсон бэ гэсэн чинь надад ингээд нэг хүүхэнд хайртай болсон түүх ярив. Амар гоё түүх. Ямар ч хүүхэнд дурлахаар түүх. Тэнгүүт нь би юу гэж утсан бэ гэхээр би яг тэр хүүхэн шиг хайрлмаар байна. Стайло. Тэгэл би шургаа хитсэн. Наа түүхнээ хаяа. Би. Тэгэл аваад. Би яг тийж хайрлмаар байсан хгүй. Хизээч чисээ яг үлгэр шиг заяа нөгөө нэг ханхуу charming marming гэдэг чинь те. Яг тэр шиг тийм амар гоё мэрсэн хгүй. Тэгэхээр би яг тийж хайрлмаар байна гэд аваад чи яг тэгээ хайрлуулсан. Тэгээ надад зүгээр хайрлах амар таалцсан. Тэгээд ингээд одоо энэ хүний юунд хайртай болсон бэ гэж нэг хүмүүс асуудаг шүү дээ. Тэгмээд би нэг хүнийг хайрлах нь хайртай болсон. Тэгээ энийг ихтэй нэг бүтэхгүй дурлалсан байхгүй. Тэгээд би арай тэрцсэн хүн аваад тий. Impossible юм дурлалсан байхгүй яа. Гэтэ одоо нэг яг гей гэдэг жишээд яг одоо юу гэдэг. Гейд бол ер нь урт хугацаанд одоо харилцаа үүсгэх боломжгүй гэж Төрөний дугаар дээр орсон чинь юу ярьжсэн. чинь 6 сар болол амар уйддаг мэлдэг тийм юм ярьсан чинь. Нэг лесбиан харилцаанууд ер нь яг яадаг юм. Удаан байд юм шиг тийм. Гэтэ миний бодлоор бас нэг тийм амар удахгүй юм шиг санагдчих. Миний эргэн тойрны ингээд бас тийм хосууд байгаа даа штэ. Бид хоёрын эргэн тойрон ч гэсэн
гей хосууд, лесбиан хосууд зөндөө байдаг байхгүй. Гэтэ ерөөсөө удахгүй. Бүгдөө л тур зураг эсвэл ганцхан секс, ганцхан юм байдаг байхгүй. Яг хоо цэнгэл бид хоёрыг яагаад авч орсон бэ гэхээр maybe мэдэрсэн багталтаа бид хоёр special гэдгийг. Бид хоёр бинээ яг үнийг хэлэхдээ амар хайртай. Тэгээ бид хоёр биеингүү яг үнийг хэлэхдээ бид хоёр биеингүүгээ яг үнийг хэлэхэд шийдвэрч гаргаж чадахгүй байхгүй. Тэгээ бүр доороо яж ярих заяа. Бид хоёр ямар гоё тохирдгийг. Хүмүүс өөрсдөө тэгж ярьд юм болов юм болоо. Бид хоёр анхнаасаа уулзаад ингэсэн байхгүй. Тэсэн чи миний мөрөд болохоор юу гэхээр би porn star болох мөрөд байхгүй. Тэ 10 хар залуу те. Нулбс ингээд нэг маскара гэж тэ. Манай юу мөрөддөг гэхээр porn director болохыг хүсдэг байхгүй. Дандаа тийм харахыг хүсдэг байхгүй. Яа хідүүлээ хамтрал л та. Ажил хэрэг яри мөрөглөөд штэ тий. Тэгээ би нэг юм Sunny Leone гэдэг юм энтхийг porn star гэдэг байхгүй. Тэгээ нөхөр нь Daniel хэм блэ. Тэгээд ингээд нөхөр нь director тэгээ эхнэр нь юм porn star байхгүй. Тэмүүтээ ингээд тэр хоёр суусанаас хойш зөвхөн хоёлал porn гэдэг болсон байхгүй. Тэгээ ер нь интернэс өмнө би ингээ porn director болох юм хүсдэгс байхгүй. Би өөрөө porn star хийж ингээ star to show байхыг хүсдэг. Зүгээр ингээ арын тэр хамгийн гоё юм нэг найруулагчдаг юм байхыг хүсчихсэн байхгүй. Хайртай очирсан да. Миний бүр дандаа мөрөдөл заяа. Би порн амар хүздэг. Амар хүздэг заяа. Би зүгээр л ингээ уудаггуулаа Netflix хүмүүс үздэг шээ. Тэг би уудаггуулаа порно үзээ да. Надад нэг жоохон бахад аюу гой порно байдаг гэсэн. XXNX гэд. Йоо. Цэгэр хөвтэй. Тэгэл чи байхгүй болцсон. Ботхолцсон. Тэгээ би юу нэг амар хүздэг турсаа. Тэгэл би дандаа ингэв. Яа би яг энэ хүүхэн баймаар байна. Тэгэл те. Тэр хүмүүст ингээд юу яаж. Тэгэл чи би хоёрыг уудсан готлаа. Хойл яг тийм ээ. Хойл хамтаа. Тэгэл манай хүний дандаа гуйдаг юм. Чи нэг залуутай ингээд зүгээр л мен үдэн дээр ингээд унтаад өгөөч ээ. Би чаан зүгээр ингээд бүр ингээд те баг хүчндүүлээ байзаач юм хармаар байна гэдэг юм. Тэгээ би уйлал те туслаарай. Тэ. Тийм дандаа хүсдэг аахгүй. Яг яриад ирсэн чи амар ичээтэй байна. Яг ярьсан чи нэг би жоохон юу чи ийм л хүн штэ. Би жаа одоо. Тэгээ инэлж би хайртай. Би надад сайн их өгсдөг байхгүй ингээл бид хоёр ингээд гадуур ингээд явж байгаа залуучд малчсан юм биш үү те надаа мадаа ингэ сайн мэн ч юм уу тийм хүмүүс шүү дээ. Аль би нэг харъя. Чи зөвхөн унтаад өгөлтөө гэдэг анхуудаг. Би яаж нүдэн дээр нь унтах юм те унтангуудлаа би яхаа бас жаргаж хэцүү зовооч те би тэгмүүд одоо хаашаа жаргасан ч гэсэн ёо гэлтэй шүү дээ. Эсвэл ингээд юу амар жаргаад байвал бас гомдооч юм те. Тийм болохоор би ингээд амар таалагдаад байвал таалагдаад наа чи намайг хайж чи яасан дик хүсээд байна уу ёо гэж. Хөөе тойр ихтэй ер нь ёо одоо ингээд тойрыг ингээд сонирхоод байгаа эргэжтэйчүүд ер нь яаж те андгийг. Одоо ингээд хоёр амар хөөрхөн хөхнөч ингээд яалтчгүй залуучууд ингээ араас чинь чат бичих ч юм уу тэгээ өдөх ч юм уу тиймэрхүү нэг зоолтой гарч байгаа. Тэгэхээр тэрэн дээр ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? За яаж ийн юу хийж ийн? Тэгэл залуучууд юу бичиж ийн? Тэнгүүт нь ямар харгалдаг нэг. Эрэгтэй хүмүүс ингээ нэг эмэгтэй хүмүүстэй ингээ эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоорондоо найзлахаар амар юм гоё найзууд бол юм шиг надад санагдахгүй. Эрэгтэй эмэгтэй хүмүүс үү? Тийм. Maybe би ингээд сонирхгүй байгаа болохоор гоё найзууд болдог гэж магадгүй л дээ. Гэхдээ нөгөөд нь болохоор жоохон юм гордостэй. Миний ойлголт бол гэвэл яг straight эмэгтэй хүнтэй найзалдаг straight эрэгтэйчүүд бол нөгөө эмэгтэй хүнээ шахахыг хүсдэг тэгсэн мөрөд чаддаг болохоор найзалдаг. Тийм. Гэхдээ би болохоор ингээд би за мохай хэлгээд би хүн friend zone хийхдээ амар сайн байхгүй юу. Тэгээд хүмүүстэй найзлахад надад амар идэг. Дээрээс нь амар мохай хэлэх юм бол надад сайн байсан ч юм уу тий наваа ингээд хальт гоё ах маань гэж харсан ч юм уу хүнтэй ингээд найзууд болчоор тэр найз нөхөрлөл амар гоё явдаг байхгүй юу. Бүр ингээд perfect зэ ингээд окей хамгийн ихний шатаа ингээд авчлаа гэсэн үг шүү дээ. Тэгчэнгүүт ингээд амар гоё юм найзад болдог байхгүй. Тэгээ миний coping mechanism бол тэ окей. Ингээд сонирхгүй залуу тэ хүмүүс эмгтэй хүмүүс л хүжээж нэг бар нэг залуу approach хийлдэ таалагдахгүй л окей гэх зуртагаа яваад тэгтээ. Тэгвэл
Окей, таалагтаа тэг хүн талаасаа таалагдах юм бол ингээд найз болгоод авч үлч чаддаг. Тэгээд тэр үл ингээд амар гоё найзууд байдаг юм шиг санагдсан. Тэр үе шатаа ингээд авсан учраас одоо тэгээ найзууд болчихж байгаа юм чи хамгийн маялчж байгаа би угаасаа ээл гэдгээ хэлчихэж байгаа. Тэгэл бүх юм мэдчихэж байгаа шийдэгдчихэж байгаа гэсэн юм тийм. Миний coping mechanism бол нэг юм. Өө жижи ээл юусэн юм уу? Андаа байж. Тим хөхтэй өхөн гоё зээ. Би бол тэ амар ер нь баярлсан ягаад гэвэл би нөгөө юу стрейт ирчүүд юу лесбиан гоё сайн нөхөрлөл үүсгэж болно гэж ер нь бодсон. Одоо хүсэж байгаа. Стрейт эмэгтэй хүмүүс гейүүдтэй найзалж байгаа шиг ойлгоо адилхан. гараад ууя. Одоо гараад. Тэгээ хоорондоо те янз бүртэй зөвлөгөө солилцоод нэг шиг яаж ийн гэж би гэлтэй. Тий, одоо нөгөө түрүүн чамаас нэг асуулт асуусан шүү дээ. Энийг яг яаж хийж ийн гэд яг бүрэн хариулаагүй шүү дээ одоо. Яг ариун цэвэр талаас юун дээр анхаарах юм. Энийг ингэж оруулахад та нар хит ингээд ингэчүүл охин ингээд өвлөшөө ч юм уу тий. Тэгэхээр энэ бол одоо юу Монголын нэрээ Монгол улсын түүхэн юм болж байна. Анхны удаа ингээд те подкастн дээр яаж фистинг хийхийг одоо ярих гэж байна. Ярьж болох юм уу? Болно. За яриа. Би бол фистинг хийлгүүлсэн хогрогч. Октодоо зүйлэн да. Октод фистинг гоёхгүй. Яагаад бол ингээд хана ааш тэ ингээд иргэн танд хана бүх газар ингээд үрдэг болохоор мэдгүй ингээд бүх ингээ газар ингээ мэдрэмж төрдөг гэх юм уу? Одоо ингээ амар сунаад ингээ тайт мэдрэмж байна гэсэн үг шүү дээ. Гэхдээ ингээд ингэсэн чинь гэтээ эн чинь ингээ шууд ингээд фистаад бүр чихээд бүтэн гараа хийх бол боломж байхгүй байхгүй юу? Тэгэхээр чи ингэж хүнийг тасгаж байгаа байхгүй юу? Тэгвэл би одоо шүү дээ. Би одоо юу гэж байгаа гэхээр би өшөө авч байгаа байхгүй юу? Би одоо ингэснэ нэг хурайж аваад хоёр хураа олжснаа зүгээр 3 ороо олоо зүгээр ороод би одоо энэс өшөө авч байгаа хгүй те. Одоо эргүүлнэ шүү дээ. Тийм их байсан юм уу? Би өгтөө надад таалагдах байхад би өөрт нь бас таалагдах. Гэтэ одоохондоо би нэг сайн чадахгүй л агаал да гэсэн те. Гэтэ ер нь фистинг бол ер нь бол ингэ баг багаар ашхмаар. Гэтэ яг үнийг хэлэхэд амар норцсон амар хөсцөө хүүхэнд бол юу л юу орно шүү дээ. Тийм үстэй. Тийм шүү дээ. Яг үнийг хэлэхэд юу л юу орохгүй. Хүүхд төрөөд ах чинь тэр чинь одоо тэгээ буцаад тийм шүү дээ. Би ихтэй яг илмэл хүүхд төрөөд шүү дээ. Би бол ингээд хаяа одоо ингээд миний хамгийн туртай юм болохоор би одоо физикал ингээд тавьж чаддаггүй ч юм уу те. Тиймэрхүү байхгүй хаяа бүр ингээд бүхэл бүтэн бие даа хийчихвээ санаж. Толгоонд ордог жаа. Би жаахан хичээд байна. Тийм. Манай тавга том толгойд шүү те. Манай комедиан тавга. Мангар том толгойд. Би гэхдээ нэг зүгээр фистинг дээр зүгээр өмнө нь зүгээр тийм нэг залуутай секс хийж байгаа тиймэрхүү юм зүгээр үзсэн байхгүй юу? Тэг надад бол жоохон өвдсөн. Яагаад тэгэхээр өмнө нь нэг тийм мэдгүй тэр яагаад гэсэн арай ч ингэж бүхлээрээ ороогүй шүү дээ. Тэр чи эргэтэй хүн шүү дээ том гартай. Мэдгүй яаж орсныг би өөрөө мэдгүй тэр доорлон болж исэн. Гэтэ надад жоохон өвдөлт мэдрэгдсэн. Гэтэ ямар ч гэсэн өвдөлт нь ч гэсэн гоё л байсан та. Тэг үнэхээр өвдөлт яг тэр дундаа амар гоё байхгүй юу? Би бол өвдөл нь амар туртай. Би ингээд алхтуулаа те. Алхтуулаад ингээд нулимуулаа те. Амар муухай ингээд хараалаар дуудуулах туртай байхгүй. Би тийм хараал хэлчих уу? Болно шүү дээ. Мөр гिचим нь те. Яхан минь те. Яасан нэ түү. Би мөрөд тахгүй. Миний хамгийн хүсдэг юм. Тэгээд тэрийг надад өгдөг юм болохоор энэ Тойр үнэхээр солиотой гिचнүүд юм байна да. Юу нь Яа. Найс. Би ч гэсэн яг нэг амьдралдаа нэг тэгж дуудулж исэн ганц л тохиолдол байгаа. чи амар хоорны болохгүй нөө. Амар тэр ингээ бүр өдөөгөөд идэг одоо ингээ мини яхан харуулаад гэл таа гэдэг. мини яхан одоо мини юп гэдэг шиг жижигхэн яхан жижиг. Оо бас зүг. Миний яхаа. Тэгээ тэр нь яг минич гэж байгаа юм уу? Мэдгүй. Гэтэ ер нь л тэгэл миний талаас facing талаар ярих юм бол нэг амар ashamed болоод байгаа юм биш. Нэг амар far off тийм ондоо зүйл ерөөсөө биш. Тэгээ зүгээр л угаасаа хүн ямар юмнаас pleasure авдیں۔ Тэр
Тэг уусаа анаал хийхтэй ч гэсэндээ хүн тасгаж хийдэж штэ. Тэгдэг. Эхлээл гараа нэг хуруугаа хийж үзэн тэг хоёр руу хийж үзэн. Тэр угаасаа ингээд шууд ингээд зэхээ хийдэг юм биш юм чинь. Яа тэрнтэй адилхан ингээд тасгадаг л тэ. Тэг аль алаас нь амар гоё плэш аав. Тэг эмхтэй хүний пүсэж угаасаа амар юм фантастик штэ. Нэг хүнтэй удаан байх юм бол яг тэрнийхээ ингээд сайсад ингээд гоё яг таарч өгдөг те. Тэгээд өөрийгөө ингээ ассамбл хийгээд ингээд таарч болдог гэх юм уу? Чи жижигхэн байсан ч гэсэндээ чиний жижигхэн чинь тааруулж болдог те. Гол нь хугацаа шаарддаг. Баримлын шавар юм юу? Ямар тэг гүнзгий яриа болов. Харин ямар гүнзгий болж байна. За хана хөнгөрөхөө хурцчихоо тэгээ. Жохон хөнгөрөө. Одоо ингээд би бас ингэж бодож ин л да. Яг эмэгтэй хүмүүс ингээд өөрийгөө ямар юмд ингээд таашаал авдаг ингээд өөрөө мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд яг найз охиноо ямар байлгуул илүү гоё вэ гэдгийг бас амар мэддэг бах тий. Тийм болохоор золоо сая яриадсэн шүү дээ. Одоо яг ингээд хоёулаа найзлаа гэд. Тэгээд тэндээс золоос асуух юм айгүй их байгаа ах гэж бодож байна. Тий. Ер нь бол миний зүгээр нэг бодсон зүйл гэвэл одоо эмэгтэй хүнээ сайн мэднэ. Тийм болохоор одоо эрэгтэй хүн илүү одоо ялангуяа лесбиан найзтай эрэгтэй хүн байх юм бол илүү зөвлөгөө аваатай хоорондоо мэдлэгээ солилцоод тий гоё юм болж байна. Одоо жишээ нь бид нар ингээд нэг нууц зочин ингээд өрсөн чинь ингэсэн байхгүй. Яг ингээд Монголд ингээд яг орал секс хийж чаддаг залуу 10-аас хэд байгаа вэ гэж асуусан. Тэн дээр нь би байна өөр нэг хэдэн хүмүүс. Тэгсэн чинь за орал секс хийх гэж оролддог нь одоо maybe за 10-аас бараг 3 байгаа гэж аахгүй. Тэгэнгუутаа хийгээд тэнд яг сайн хийж чаддаг нь maybe нэг л байгаа гэдэг тийм яриа өрнжсэн байхгүй өмнөх дугаарууд дээр. Тэгэнгუут эрэгтэй хүн ингээ орал секс хийхэд яагаад юу нь болохгүй байх, юу нь одоо зөв болохгүй байх гэдэг бас амар сонирн байгаа байхгүй тий. Йоо, стакуда та нар энийг сонсохын төлөө мөнгө төлөх ёстой шүү. Баг. Зүгээр нэг тэ бүр амар чухал мэдлэг авангуудаа тэгээд сонсоод байждаг. Тэгээ одоо ингээд яг хөө эмэгтэй хүмүүсийн талаас нэг буруу юм нь юу гэдэг вэ гэхээр жоохон хичээд идэг одоо ингээд толгойн түлхээлтэй цаашаа маш. За алуу дэше хүрээдэг өмсөлцөн гэлтэй. Яа. Зүгээр хуруугаал хийвээ ч юм уу нэг тиймэрхүү юмнууд байдаг. За эмэгтэй ингээд чөлөөтэй боллоо. Ингээ өөрийгөө чөлөөлчлөө тий. Гэтэ би сүүлд нэг аймаа тийм сонир мэдрэмж үзсэн. Яг тийм нэг юу эмгтээчүүдийг доотох ингээд олон гот зүйлд нь ингээд амар бүр ингээд янготаа зүйлд нь байшир ингээд амаа ингээд жоох панчин үнтэйгээ тэнгүүд одоо ингээд за эмгтээ нь бие ингээд чөлөөлчлөө гэж бодъё. Өөрөө ингээд санаа зовхгүй болчлаа гэж бодъё. Нөгөө хүн яг юуг зөв хийвэл тэр үнэхээр гоё орол секс бол. Хоёр юу гэж бодож байна? Хоёр юу гэж бодож байна? За арт түмэн энийг сонсохыг хүсэж байна. Маань хүн ярина. Яг одоо тэр одоо эмэгтэй хүний ингээд vagina чинь янз янзын shape-тэй байгаа шүү дээ. Тэгээд тэгмэд oral sex хийж хат хамгийн гол анхаарах хэрэгтэй чиний бүх 100% анхаарлаа төвлөрүүлж байх хэрэгтэй юм чинь болохоор clitoris ахгүй юу? Яг одоо хилүү. Тийм. Хилүү бас биш. Хилүү чинь ингээ хоёр талд нь ингээд байдаг. Их баг уруул байгаа. Тий, уруул байгаа шүү дээ. Тэр уруул чинь болохоор ер нь бол амар дүлийхгүй. Ямар ч мэдрэмж авахгүй гэсэн үг. Тэнгүүт тэрний дээр хамгийн дээр нэг совчиг юм байдаг юм аа. Ийм бандгаар ийм яг ер нь чи өөрөө харах юм бол чи өөрөө харах юм бол ингээд харах юм бол харж болохоор тэг мэдтгэхээр окей энэ ч байгаа юм байна гэх ингээд харж болохоор тэгэл яг хөө эмхтэй өмнөс болгоны хөөрөл анил да нэг зарим жижигэн зарим том тэгээ зарим нь олоход амархан юм тэг тэр зүйлийг олоод тэрэн дээрээ амар фокус хийх хэрэгтэй. Совтыг нь бол. Тий. Тэр яг жинхэнэ совтыг нь олох хэрэгтэй байхгүй. Далайн дэрэмжиж. Тэгээд тэрэн дээрээ амар фокус өгөөл дээ. Тэгээ бол. Тий. Яг би эмэгтэй учраас өөрийнхөө мэдж байгаа учраас ямар прешраар яаж яхаа мэдчихэл байгаа хальтаа. Гэхдээ ер нь жоохон прешэр өгөөд яах хэрэгтэй. Ингээл хальт ингээд stroke хийгээд байвал эн чинь юу ч мэддэхгүй шүү дээ. Жоохон ингээд прешэр өгөөд прешэр өгүүлэхэд ямар баг байж байгаад тий тэр нь хурдан жоохон ихсээ тий тэгж авах хэрэгтэй. Яг зөвлөгөө гэж өгөх юм бол тий oral so very important. Маш чухал. Oral бол
Гэтэ хүн одоо эрэгтэй хүмүүс ингээд амар юм те хүүлж мүлэх амар дуртай ч те. Same. Бид нар Залруудаа сонсно уу? бид нар ч гэсэн хүсэж байна. Эмэгтэйчүүд бид нар те та нар дандаа ингээд тэр салтан засвар минь вэжэд гоё. Тэрийн толгой гэсэн. Бишвэ төгтөд өмнөөс хэлээ. Гэтэ сая бол үнэхээр амар чухал юм сонсон дээ эргэжчүүдэд та нар одоо энэ дугаарыг сонссоод ингээд тий. Гэтэ бас эмэгтэйчүүдэд хэлэх юм байгаа заяа. За. Одоо ичдэг гэдэг ааш тий. Тийм би залаас асуусаа. Одоо тэнцээ угаас эрэгтэй хүний идэх ч гэсэн үнэртэй л байгаа шүү дээ ер нь бол тий. Ямар нэгэн байдлаар Угаас нь угаагүйгээс шалтгаална. угаасаа угаагүй. Гэтэ яг хүний үнэр гэж байдаг. хүний үнэр гэж байгаа би яадаг гэвэл би яг секс хийхээ өмнө усанд орсон байдаг. Эсвэл тухайн өдөр нь бол усанд орсон байдаг. Гэхдээ бас өмнө болж игэл ямжсэн Яны цэвэрлэгээ хийсэн байна. хэрэглэгээ хийдэг. Тийм. Одоо ингэ ямар нэгэн самсруу байдлаар тэ чи нэг залууд ингэ онцчихсан чи нөгөө залуу ингэ доош явах гал байлаа тий. Тэрэн дээр нэг надаа яг амар хичих зүйл байхгүй юм шиг санагдсан шүү дээ. Тэгээ ямар нэг за өвчин байвал тэр чин арай ондоо зүйл тий. Тэгээ ямар ч тийм өвчнгүүд байх юм бол тэр чин ингээд яг эмэгтэй хүнээс секс хийж яхад юм ялгардаг үнэр байдаг шүү дээ. Байдаг. Тийм нэг амар секс юм ялан үнэр байдаг шүү дээ. Яг тэр чин л тэндээс чи ялгарч ийн гэсэн үг байхгүй юу? Тэгээ тэнгууд тэр чин тийм ерөөсөө амар хичээд ингээд зоох юм ерөөсөө биш ингээд fuck Олон өдөөгөө бүр олон өсөл төрүүлж байгаа зүйл. Би ингээд бас ингээд цэвэрлэгээ мөрлөгийг хийгээл өмнө ингээд явааж маашаа. Би алга болчихсон юм аа. Тийм. Тэнгууд хэрвээ хаяада тгээгүү үе бас байгаа штэ. Тгээгүү надад амар секси гэдэг байхгүй юу? Тэр чинь юм natural тийм эмхтэн яг энэ секс хийж хат гарч байгаа юм амар секси үнэр гэдэг байхгүй юу? Тэр бүр надад бол амар гоё гэдэг. Ер нь л. Гэтэ бас нэг юу яг вэ straight sex-ийг ярьж л да тэр нь зарим эмэгтэйчүүд яадаг одоо эрэгтэй хүн ч юм уу зүгээр нэг оролтынгууд амар тийм эвгүй мэдрэмж төрдөг нэг аюулгүй байдал ч юм уу зүгээр нэг тийм unsafe feeling байдаг билүү мэдэхгүй байгаа. Гэхдээ би юм тийм дургуй тийм эмхтэй амар олон байдаг. За яста баг нөгөө 10 тоогоор ярил 10 эмхтэйгийн 8 нь тэгж ичиж байгаа заяа. Би бол 7 гэж бодсон. За 7. Тэгээд 3 нь бол яг чөлөөлөгдөж чаддаг. 7 нь бол яах юм бэ наашир үнсэлцээ зүгээр баава хийчих юм уу тиймэрхүү байдаг ба. Тийм байдаг. Тэгэнгүүт нь бас юу 7 дахь эмэгтэйчүүд нэг санаа зовдөг юм бүр хитэх норонгуудаа ингээд нэг юу яана энэ тэ даавг яалаа штэ ингээд нарлаа штэ ноц бай. Би зүгээр угаалах гэж. Би өөрөө угаачтай. Гэтэ ер нь бол би эмэгтэй хүмүүсийн амар битгий хичээсэл гэж бодсон. Харин тэнцээ гэхдээ нэг юм жоохон үнэр гээд ингээд хэрвээ одоо тэр чи өөр асуудал болох юм бол тийм байж магадгүй. Тэр бол за яг хоо. Тийм хүн бол ичээч. Өвчнөөс үнэр байгаа бол ичээч гэсэн амар ер нь бол хүн үнэртэй штэ. Гэхдээ надад хамгийн гоё тал нь ихтэй хүмүүс таалагддаг үг нь мэдгүй л да. Надаа яг гоё юм өндөгний шаршаа амттай тахгүй. Ай гоё амттай. Ай гоё. Надаа яг өндөгний шар та нар ингээ гоё юм нөгөө нэг юм хагас болгоцсон юм шарсан өндөгөж штэ. Сая цагаанаас илүү шарны илүү амттай. Шар 8 гоё амттай штэ. Надаа яг тийм амттай тахгүй. Тэгээд ер нь бол ай амттай. Тэр чинь ер нь гоё. Эрэгтэй хүмүүс бас тэгж мэдэрдэг байх. Тэг би гэхдээ яг шарсан өндөгтэй бол юу? Би өдөр болгон шарсан өндөг шаарддаг байхгүй. Тэгэхээр одоо яагаад өндөг шараад байгаа юм? Тэр ч бас нэг амт байдаг шүү дээ. Байдаг. Тэр чи амар гоё яахгүй. Яг эмэгтэй хүн те өөр байдаг. Тэгээд би одоо амсаж үзснээ ярил одоо нөгөө хиний дик бол ам. Shit. Диктэй амтай байдаг бас байсан. Тэгээд юм уу? Окей. тэр нь хугаасан байсан. Өдөр самаа амттай дээр муу хайстай ста гэсэн. Полимали гэсэн. Ой өнөөдөр юугаар угаацсан юм бэ? Тэгээ ингээд хүн чинь ингээд ялгаагүй амьдсан шүү дээ тий. Хүний үнэр амт нэг тиймэрхүү юмнууд дуртай болохоос яг үндэ сава юу байдгийг тий. Тийм юмнаас илүү ингээд амар гоё
аим гоё dirty sexтэй. Тийм аим гоё дэх. Надад бол тийг санагдсан. Одоо ингээд Dirty гэдэг нь эрэгтэй хүмүүс гэсэн үг шүү дээ. Амар dirty. Эрэгтэй хүмүүс ингэдэг штэ ингээд нэг хаяа нэг энийгээ ингээд янзлчаал ингээд нэг өндөрлөдөг штэ тий. Яг тэр шиг эмэгтэй хүмүүс ч гэсэн одоо ингээд гар хангалга хийж мичээд дараа нас ингээд өнөрлж байгаа штэ тий. Тэр өнөр чинь бас нэг тийм нэг гой зүйл байдаг. Чи аим гойхгүй. Би хаяа хэрвээ хэрэгтэй уу ингэж ингээд өнөрлөд би бас өнөрлөе даа гэж. Бай наа чи юу гоё өнөрлөө надаа. Гэтэ Хүний өнөр амт юмнууд чи. Одоо ингээд эмэгтэй хүмүүсийг эргчүүд ингээд яг секс хийж байгаад тавиулж чадаагүй тохиолдол амар их байгаа штэ. Одоо эмэгтэй хүмүүс хөвчлэн дандаа яг хийж байгаа секс болгондоо тавьдаггүй. Одоо стрейт хүмүүсийн хувьд жишээ тий. Тэгэнгүүт ингээд заримдаа яг хийж байгаа ингээд процесс нь бол гоё үйдэг, таашаалтай үйдэг. Гэхдээ яг нөгөө дур тавилт ингээд хийхгүй өнгөрчдөг сексүүд бол ер нь байдаг. Тэгэнгүүт эрэгтэй хүмүүс тэрийг яг жүжиглээд ингээд тавиад байна уу, эсвэл тавихгүй байна уу, тавьцсан уу гэдгийг мэдэж чаддгүй юм шиг байна. Тойрын хувьд бол тэрийг бүр амар сайн мэдчихдэг байх гэж бодож байна л да. Жишээ нь магадгүй нэг юм шинкэн юм гардаг мардаг ч юм уу те нэг юм тунгалаг нэг юм тэгш эсвэл одоо биеийн ингээд яад ч юм тэр талаар те туршлагаасаа хуваалцсан ингээ бодонгууд нь лесбиан эмэгтэй өөр нөгөө нэг лесбиан эмэгтэй дээр бол жүжиглэхэд бол ер нь хэцүү байсан. Ягаад гэвэл мэдхийн чинь хурдан мэддэгдэн үстэй. Би тэгж зүгээр бодлоо. Ерөнхийдөө бол тийм шүү дээ. Тэнгүүч чи доороо ингэж гар доторн байхад нэг юм сонио юм чимчээсээ нэг тийм ингээд булчингийн агшилт магшилт ч юм уу нэг тийм мэдрэгдэж ш. Тэнгүүч нь зас би харайгаа тавьчихлаа да. Одоо би амрида яг чаал идэв да пи ой да. Би өнөөдөр хаа юм. Тийм мэдсэн жаа штэ. Гэтэ миний анзаарсан зүйл гэвэл яг straight sex бол эсвэл нэг нэг тийм шингэн ялгарна. Нөгөө зүйл нь гэвэл таталт өгж байгаа нэг тийм тий ингээд нэг пулс sorry заяа таталтыг бол нэрээ би хүүхнүүд бид нар худлаагаасаа ч өгч чадна. Яг уу. Оо ер нь бол тэр чинь залуудаа зориулсан л таталт ахгүй юу? Окей. Яг тавилт бол ер нь бол эмэгтэй хүнийх өөрсдөө тэ зинлээ. нэг юм те. Гэхдээ эмэгтэй хүмүүс амар хахгүй жүжиглэж чадна байхгүй. Тэгмэд анх би ярьчлаа. За ярьчих. Анх одоо би тэр ингээл үргэж чад. Би болохоор юусе ог тавьж чаддаг байсан байхгүй. Ингээд би юм жоохон ингээл юм бодоод байдаг ч юм уу те ингээд fully ингээд яг одоо ингээд өөрөө receive хийж яхад ингээд fully зөндөө орч чаддгүй тийм байсан байхгүй. Тэр үедээ бол би зөндөл fake хийдэг байсан. Яа тэгэхээр би жил хууртагсан баам да. Би өөрийгөө аим шатаг зоцсон чи үгүй авда. Одоо би хичээхэж байсан хомсыг минь хаа. Аваас үрчи наашаа одоо тэгээд цаашаа өөрөө уучраа. Ер нь бол одоо тэгэл яг одоо хийж явах процесс нь гоё тий. Тэгээд тэр нь надад амар таалагддаг. Гэхдээ би тавьж чаддгүйс ахгүй тэр үед. Одоо бол ланд болсон л да. Тэр бол энэ хүний асуудал шүү. Надад асуудал байхгүй. Тэгээд гэсэн чинь яг одоо team faking бол одоо эмэгтэйний faking юм байгаа гэдэг шүү дээ. Тэр бол мэдэх ер нь боломжгүй хаа. Би өөрөө faking хийжсэн болохоор тийм эмэгтэй үдээс бүр маань нэг жил хуурцсан 365 хоногийн хэдэн секс авах 700 секс нь худлаа байсан байгаа аахгүй 365 бас энэ сэдвийн хүрээнд хоёр ер нь ямар эмгтчүүд та хоёрыг одоо тэг сэрлэж ингээд унгаад turn off гэдэг ямар октод ингээ харахаар нэг октод ямар тэнийг юм бэ гэж бодог. Надад хэлэх юм байна. Yes. Ой, хөөгнүүд ингээд хараас ингээд нэг бохор октод ч тийм. Намайг. Оо юу октод ингээд хараас ингээд доотлол модлоо те анхаарал тавьдггүй те. Суул ингээд нэг хит хоног усан ордог ч юм уу те. Би одоо ажил хийдэг гоо манай ажил дээр зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Зарим нь тийг харагдаж байгаа байхгүй юу? Доороос амар dirty юм ярих гээд байна. Зүгээр доороос ингээд биний юм ирээл ингэсэн үед юм ингээд далд хийчдэггүй те. Хогийн савнд хаяхта ингээд хайчдаг юм октод. Тэгвэл чи би хин миний өмнө орсныг би мэдэж байгаа юм шиг мэдэж байгаа. Би зүгээр надад амар эмгтэй хүн хамгийн цэвэрхэн байх хэвээр бохор октод хамгийн их таалагддаг. Халтар октодаа. Анаар одоо нэг сонсч ивэл одоо бичэнд орж байгаа.
Усан доор 0 дараа дарин цэврийн ирлээ. 0-ийн цаас нь ороож байгаа хаяа. Хамгийн цэвэр хастай. Бид хоёр хичнээн дандаа бид хоёр ингээд өөр хавтагчгүй те. Бид хоёр амар цэвэрхэн октод ч гэсэн. Тийм анаас. Бид хоёр би бол жишээлбэл ингээд эмгтээчүүд ингээд үзүүлдэг ч юм уу те. Тиймэрхүү асуудал байдаг хгүй. Яг бол эн чинь би эмчтэй ингэж хэлж чадахгүй штэ. Ихчээ би ингээд нүүр нүдгүй шалгалт юм а гэж хэлдэг. Тэ бинийг бүх нүх ингээд хэцүү байгаа гэж хэлдэг штэ. Гэхдээ би ингээд энэ дотор чинь ингээд гимтчихжээ ч юм уу тэгж хэлмээ гэж амар хайдаг. Гэхдээ би үзүүлдэг аахгүй те. Ямар нэг юу яатсан маах вэ ч юм уу те. Шахалтан ч юм уу тийм байх. Ямар нэг вирус те. Өөх үү те. Тэгээд би ер нь эмгтэн амар цэвэрхэн байх хэвээр доотлолт анхаарах хэвээр тий. Ер нь юм болгондоо ингээ анхаар. Hygiene. Тий. Тийм юм. Тэр нэг юу Википедиа дээр ингээ бичсэн байлаа. Америкт юу лесбиан эмэгтэйчүүд одоо нэг pap smear гэдэг байдаг. Тэрэнд нь одоо яадаг вэ? Хамрагдаг яагаад гэвэл нөгөө юу эрэгтэй онтой унтдаг болохоор нэг тийм юм байсан. Тэгтээ бол би бол яг таанал нийлж ер нь бол одоо ингээд юм гей хосууд байлаа шүү дээ. Тэгтэл зөндөө асуудал гардаг шүү дээ. Одоо жишээлбэл ингээд одоо секс боллоо гэхэд анал руу хуруугаа ингэж хийж ингээд секс микс болж илаа шүү дээ. Эсвэл нэг дилдо милдо хийж жаад аваад буцаад нөгөө нэг юурын хийдэж шүү дээ. Тэгвэл тэр хоёрын микроб хооронд холилдож болох байхгүй. Тэр чинь амар том өвчин үүсдэг байхгүй. Одоо эмэгтэйчүүдийн хувьд шээснээс важина руу бактери одоо вирус ч юм уу янз бүрийн юмнууд дамжих боломжтой. Тэгэнгუთ одоо аналаас важина руу энэ гурав чинь ингээд холилдоод бийж болохгүй. Тэгээ аналаас важина руу болохгүй, аналаас ам руу болно. Билгэрч солихгүй. Тийм учраас эмэгтэй хүмүүсийг хүртэл нөгөө нэг ингээд өөртөө арчиж марчаад хүртэл нөгөө нэг ингээд зөв арчаараа урдаасаа хойш маш нэг чинь ардаасаа урагш нь арчвал тэгэл хамаг нөгөө нэг энэсний чинь юм чинь яа тийм учраас эртний хүмүүс тийм байхгүй шүү дээ. Тэр чинь бүр тэрч байгаа шүү дээ. Тийм болохоор эмэгтэй хүмүүс ингээд ариун цэвэрс сексэндэр ч гэсэн яг үнийг хэлэхэд амар safe clean юм шиг мөртлөө яг үнийг тийм шахгүй. Миний ингээд хүссэн газар руу ингээд хуруугаа яснаа яг нэг хуруугаа ингээд бүх газар руу ингээд хийгээд гэж боломжгүй байхгүй. Би тэг чинь харин тэгэхээр одоо ингээд яг бодох хэрэгтэй байхгүй. Нэгдүгээр одоо гар мараа угаах хэрэгтэй тий. Тэгээд тэр чин дотгошоо орно тий. Гэтэл бас тэнд чинь орох 2 3 нөх байгаа тий. Нэг рүү нь оруулчаал нөгөө рүү нь оруулаад байвал болохгүй тий. Тэгэхээр энэ эрүүл мэндийн асуудал төр ч гэсэн бид нар бас айгүй сайн анзаарах хэрэгтэй харах хэрэгтэй. Зүгээр заавал анал манал гэхгүй ч гэсэн бидний зүгээр одоо шээж байгаа шээс маань өөрөө важина руу ямар нэгэн бактери нэр өөх бас боломжтой. Тэгэхээр байнгын хэмжээд үзүүлэх хяналтанд байх хэрэгтэй. Гей байна уу, straight байна уу те? Эмэгтэй хүн за эрэгтэй ч гэсэн ялгаагүй ч те. Маш тэр доотлох ариун цэврийг амар сайн ингээд сах хэрэгтэй. Ямар савнгаар угаах уу те? Яаж хаах уу? Ямар дотор хуц өмсгөө? Тэр болгондоо ингээд анхаарч ич тэр чинь нөгөө гоё оорол те. Гой секстэй залуучуудыг салтаандаа хавчуулахгүй ч шалтгаалах байхгүй юу? Би тэгчлээ бодсон шүү дээ. Эмэгтэй хүмүүсийн ариун цэвэр амар чухал юм шүү. Тэгэхээр тойрыг юу юу turn off хийдэг эмэгтэйчүүд нь ямар нөхдөд халтар юм байна. Халтар юм байна. Ингээд хараас харагдахгүй ингээд за энэ доороос нь ч бас тийм хөвцөд бол намаа. Миний жоохон лук талдаа гэхдээ бас яг энэ санал хэлж байгаа юм бүр амар санал хэлж байгаа. Гэхдээ бүр ингээд амар турхаа хөхөн байна. Дургуун жаахан бүр амар турхаа гэдэг чинь бүр юм ясарсан юм байдаг штэ ингээд. Oh my god. Тэр ши яаш тэрхийн яаш шахын юунаас нь барих вэ? Тэг юунаас нь барих юм тэг надаа гээд жохон гэдэг базах юмтай ядаж ингэ тэрхэд ингэ арьс тэрэгддэг те. Жохон уух хөвөлтөл бүр гоё те. Тэр нь болохоор тарган бай гэсэн үг биш л те. Зүгээр л ингэ тэрхэд юм эрүүл байвал гоё. Ам хит тунхай байвал надаа жохон turn off. Тэр бол ер нь нэлээд turn off. Тэр чинь одоо хүмүүний сонирхолт юм да те. Тийм. Зарим хүн залуучууд нь амар ясаар сүхнүүд дуртай ч юм уу те. Тийм биз ч те. Янз бүр юм да. Миний turn off болох юм. Би хоёр тэгээд ер нь яг нэвтрүүлэг эхлээд нэг асуулт байсан болохоор coming out-ийн талаар асуух байсан байхгүй. Тэгээ тэр сэдвийг ерөнхийдөө ингээд хаяад явцал л да. Тэгэхээр та нарын хувьд одоо жишээ нь хүмүүс ингээд gay, lesbian, эсвэл asexual
эсвэл bisexual гэл ингээл straight гэл ингээл амар олон төрлөөр ингээл англиад байна штэ. Энэ тал дээр ер нь та нар ер нь юу гэж бодъё? Одоо заавал coming out хийх хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу те? Заавал бид нар ингээл би ингээд ижил хүстэй хүнээ ингээд сонирхдаг би тэр хүндээ хайртай гэж хэлэх шаардлага байд юм уу байдаг юм. Би заавал одоо би эрэгтэй хүнтэй л секс хийхийг хүсдэг гэдгээ олон нийтэд хэлэх хэрэгтэй юм уу хэрэггүй юм те? Тэр талаар ер нь юу гэж боддог? Coming out-ийг л. Надад хэлэх маш чухал юм байна. Би зөвхөн хүмүүсийг ингээл одоо трансгендер те эрэгтэй хүн сонирхдаг, эмэгтэй хүн сонирхдаг гэд нөө нийгмийн цөөнх мөнх гэж бүр даашаа яриад байдаг ч те бүр тусдаа тийм pride mind юм гэж надад тэр амар эмзэг санагддаг байхгүй юу? Яг л миний бодол анхнаасаа л тиймсэн байхгүй юу? Би хинт хайртай, тэндэл хайртай. Надад эрэгтэй нөө эмэгтэй нөө туулаа нөө баавгаа нөө ялгаа авах байхгүй юу? Тэр шиг хүмүүс өөрсдийгөө зүгээр л ингээд тусгаалаа те би эмэгтэй хүнд хайртай байна. Би эмэгтэй мэж эмэгтэй хүнд хайртай байна. Эрэгтэй мэж эрэгтэй хүнд хайртай байна гэд тэрийг амар юм эмзэг сэдв болгоод байдаг хүмүүс нь зүгээр өөртөө юм шиг санагддаг байхгүй юу? Намайг одоо ингээд цэгээ золоо те золоо даашаа ингээд харахад ялгаагүй л хүн шиг хүн байгаа шүү дээ. Би энэ хүнд яг үнийг хэлэхэд одоо ингээд хөвгтэй болохоор ч юм уу те пүситэй болохоор ч юм уу хайртай байгаа даа биш байгаа даахгүй юу? Ингээд хүн нь өөрөө ингээд намайг нүхдэг. Би тэр хүнийг нүхдэг. Ингээд ийм тим хайран дээр орчиж байгаа болохоор би ингээд окей гэж боддог. Тэнгүүд би одоо нэг жил болгоны монголчууд ийм pride mind те тийм юмд бол яг очлогч нь. Гэтэ би ерөөсөө очдоггүй. Яг л би бусдаас өөр гэж өөрийгөө ерөөсөө боддоггүй. Өөртөө хүн юм чинь. Тийм. Би маргааш цолоод хайртай байсан ч гэж магадгүй. Хинч мэдгүй. Тийштэй. Ер нь тийм байхгүй. Тэнгүүтээ хүмүүс заавалчгүй. За яг тэр чинь straight хүмүүс гээл lesbian хүмүүс гээ дааш тэ straight хүмүүс гээл одоо за цэгийн айл та. Агсад авчил та. Цэгийн он чинь боожгон туртаа ахгүй. Тэгвэл чи боожгоо яв заяа. Тэгээ тэнгуүч тэрийг заавалчгүй ингээл цэгийн окей тэ. Би not okay ч юм уу тэ. Тийм ингээд юмнуудад англиад гэдэг өөрсөндөө эмзэглэгддэг хүмүүс надад жоохон тийм санагддаг. Би болохоор ингээд би найз охинтой те миний найз охин сайн хүн намайг нүхдэг. Миний дутууг нүхдэг. Миний муухай ашиг намжааж өгдөг хүн баггүй юу? Миний ингээд тэнэгтэлтийг одоо ингээд ухааруулж өгдөг ч юм уу те. Миний бүх майнусыг ингээд нөхөж өгдөг хүн баггүй юу? Тийм болохоор би энэ хүнд ингээд хайртай. Тэгээд тийм болохоор би хайртай болохоос би одоо ингээд хүн дуртаатай ч юм уу те. Тийм ч болохоор би хүмүүсийг гэж те зөв хүнтэйгээ л хамт байгаас л гэж бодог. Тэнгүүд зарим хүмүүс те хүн зөв хүнтэйгээ л хамт байх хэвээр. Намайг ингээд ганцаараа гин төдөө Монголд те би өнөөдөр ганцаараа байхаас илүү намайг аз жаргалтай байлгах хүнтэй л байх хүсэж байгаа хгүй. Би энэ амьдрал ганцхан амьдрна. Би ганцхан амьдрахтаа сайхан амьдрмаа. Би нүмер нөөлөгтэй те ийм уул шиг дэргэдмэн байх хүнтэй хамт баймаар байдаг те. Тэр хүнээ олвол эрэгтэй намаах. Тийм болохоор би тэрэн дээр би бүх хүмүүст ингэ хэлмээр аахгүй. Хүмүүс бүгдөө bisexual гэж би боддээ. Яг үнэхээр зүгээр л тэр хүний зөв хүн эсрэг хүссэн байна уу, ижил хүссэн байна уу тэрэн дээр л ялгаатай. Олсон хүн тэр ахгүй. Олсон хүндээ хайр. Тийм яг тохирсон хүн л тэр байгаа ахгүй. Зааш нь би тэгж тав. За ябуу яриа. Би амар ярьсан. Би аваад чээ. Намайг аз жаргалтай болгодог хүмүүст баярлаа. Тийм. Гэтэ ер нь л энэ ярьж байгаа point нэр зүйл дөө. Гэхдээ би болохоор юм одоо ингээл pride rights-тэй team дамир юм нааштай байдаг байхгүй. Яа тэгэхээр хүн мэдгүй юм нас би бол амар мэдгүй юмнаас байдаг. Би харанхуус байдаг. Тэ харанхуу дотор юу аа мэдгүй учраас би байдаг те. Боонос байдаг. За. Тийм. Айдаг биш те зүгээр дуртай биш. Тийм. Тэгэнгүүт ингээ нэг хүн мэдгүй юмнаас айдаг учраас тэрийг мэдчих хэвээр гэж боддог байхгүй. Тэгэхээр олонд ингээд мэдчихэж явах хэвээр тий одоо ингээд битээр ярьж явах хэвээр ч юм уу. Эсвэл ингээл өөрийгөө ингээд тусгаалахгүй тий ингээд pride right гэдэг хүмүүст мэдээлэл өгч байгаа гэсэн. Тий мэдээлэл өгч явах хэвээр гэж боддог учраас би одоо pride week ч юм уу тий одоо ийм активист юм жоохон нааштай хүлээж авдаг. Тэгээд бүр өөрөө амар активист юм шилтэй. Гэхдээ ийм нааштай байдаг. Аль болох
хэрвээ миний тус байвал би тус болж чадах. Тус болъё гэж бодохоор гэх юм уу. Тэрнээс бол тэгэл амар тэг амар өөрсдөө тусгаалаад байгаа юм шиг би энийг болох нэг мэдээлэл өгч байгаа юм л гэж ойлгоо. Гэтэ яг Монголын нэршил байдаг шүү дээ. Анги гэх. Би тэр нэршлийг амар үзээддэг. Цонх анги. Нийгмийн цонх. What? Юу гэдэг вэ? Тэгтээ нийгмийн их ч юм уу илүү хүн нөөстэй. Тэгвэл тэгээд бас би бол лейблийг амар зүгээрээ хүлээж авдаг. Одоо би лесби гэдэг өөрийгөө лейблдэж чадж байгаа байхгүй юу? Тэгээ тэгмэт яхаа манай болохоор юм лейблийг жоохон өөрөөр хүлээж авдаг. Тэг ингээ хосод ингээ харилцааг харахаар ингээд би бинтэйгээ ингээд уучраа олж байгаа мэдээж хосод юм чи муудалцах уу юу вэ? Сайндах уу юу вэ? Бүх юм байгаа шүү дээ. Энд хэрүүл байгаа задан байгаа. Яг дэлгэр мөрөн тэр нөгөө Тэгвэл би зөвөр ингэж бодсон байхгүй тэрөө орж ирээд sorry гэдэг яг миний нөгөө биний юм ирсэн байхгүй. Би тэгж бодсон ингээд нөгөө хүүхнүүд нэг юм нэрэхээр нэг ааштай болчихдаг шүү дээ. Тэгээд яг та хоёрынх ингээд яг зэрэг ирүүл окей заяа. Зэрэг биш ирүүл сарын барыг тал нь алга болох гэдэг. Миний уур хүрээдэн чи цаашаа. Юм ирсэн. Би энээр аим хэлэх юм байна. Окей. Тэгвэл yin гэдэг шүү. Миний юм шиг би амар ааштай азах шиг болох байхгүй. Тэр новш заяа. Тийм нэг ирсэн. Fucking новш. Нөгөө тав Оосээс асар. Манай хүний юм ихээр болохоор ингээд аашсанд нөөцл ордог байхгүй юу? Тийм Юу ч бол өвддөгчгүй, ядагчгүй. Би бас ядагч. Жохон нойтхнууд ирэнгүүт хуусан ном ирсэн. Ой, жохон хусч гэнэ. Цаг илүү аваад. Тэгмэт би болохоор одоо ингэ period гэдэг ингэ зовлон мэдрэхгүй байх гэсэн шүү дээ. Энэ хүнд ямар шууршлаад байгаа. Энэ жил амар зовлон мэдэрдэг. Гэхдээ ингэ кекс гэдэг подкастт орж байгаа юм шиг хэлэхэд юм ирсэн хүүхний шаагаарэ. Шах хэрэгтэй шүү. Амар за идэрээ анасанд. Тэгэл цусмас болсон. Тэ би яг ёо нэг юм хэлье. Би яг юм нэвтрэх юм хөтөний бүсгийг идчихсэн бас секс хийжсэн шүү. Нэрэ. Oh shit. Хэрэгтэй. Амар хорн ясна уу? О тийм байсан байхаа. Би ч их хорн байсан л та. Тавилт мэлтэн гэхдээ шал ондоо байд юм аа. Оо тийм үү. Тэр чинь бас зүгээр ороод нөгөө хийхэд л ичээд байгаа хүүхнүүд чи юм ирсэн багт бүр ичэн нэстэй. Бүр болохгүй. Гэтэ нэг юу вэ? Гол хүчнэхгүй. За өнөөдөр хүчндүүлээ. Гэтэ юу? Нэг би бол нэг аймаар ерөнтэй тус гоож зүгээр нэг сүлд нэг харангуут жоохон тэ уйны ихэр ч юм уу нэг. Тийм. Өгийн эмэгтэй хүний биений юм тэгж амар нүур амруучин цацраал хан манруучин ингээл цос олохгүй шүү дээ залаа. Бити саа. Тийм. Одоо амтны ороо орно гэж яддаг шүү дээ. Тэнтэй адилхан эмэгтэй хүний яг ороо орж байгаа хэсэг чи яг нэг юм нэрж байгаа биш үү? Чи тэгэл танаа нэг эрэгтэй хүмүүс нэг хүүхдээ ингээл дээр нь гараал те. Дээр нь авал бүрс. Оо ингэж мэгүүлгэргүй яавал яг биений юм ирсэн гэдэг хаа. Тэр үед хүүхнүүд юу ч хийх бэлэн байдаг хаа. Тэгэл дуусэлдэлтэй шүү дээ. Ер нь аль бүр энэ хүн бүр галзуурч бүр хайр нар. Би угаасаа баа. Юм ирсээ гэдэг. Би өвөл гав явдаа гэдэг ямар санагдаж байна. Асид бүр өдөрч нураад мөрөста амар заяа. Тэгээ бас нэг би гэсэн төсөлснөөс амар өөр байгаа даа байхгүй. Одоо ингээл ааш нь хөдөлсөн. Яа бити надад хүрээдээ. Хэвээ уур хүрээдээ ингээл ааштай бол биш. Тэнгууд ингээд бинийгаа шууд нэг нь 7 хоног ирээл нэгийгээ түлхээл дараагийн 7 хоног нөгөөх юм нэрэл түлхээл баг сарын талд нь ингээд баг харилцаг байх юм болов гэсэн юм гүн бэ. Хамгийн амар нь юу тохиолдсон гэж нөгөө эмхтэн хүн бинийхаа ингээд нөгөө амар их найзлаад байвал нөгөө нэг биний юм нойртоод идэж тэ. Бид хоёрын биний юм зэрэг ирдэг болсон. Oh shit. Бид хамтайсан. Бид хоёрын 20 оны зүрхтэйсэн баггүй. 20 оны зүрхтэйсэн. Ирээд 7 хоноод 20 оны дараа ээлжлдэг гэсэхгүй. Одоо бид хоёр яг зэрэг болсон. Мэн гавраа. Хайлт нэг ари зэрэг ирсэн. Ах уу очоод тэ. Би миний дуудсан яг адилхан. Тэгээд бид хоёр ингэ шууд баг нэг өдөр ирдэг болсон. Вау. Энэ бол жинхэнэ юу байна да? Unity. Нэгдэл бол. Тэгтээ хүмүүс угаасаа тэгтээ тэгсэж минийхээ ингээд ихнэр ирдэг гэсэн чи энэс сүүлээр ирдэг гэсэн чи
голсороо голдоо ирдэг болсон. Ингээд бүр уулцсан. Нэг лүүд хүүг амар сонио юм лээ. Тэр бол гэтээ бүр амар юм сонио. Тэр бүр тайлбарлах аргагүй. Бид хоёр их ингээд зэрэгцсэн гэсэн. Тэг ингээд зарим ингээд лесбийн хувцсыг харангуут нь ингээд нэг баач гэж байдаг шүү дээ. Ингээд нь фам гэж байгаа. Ер нь лесбиануудын хідэн төрөл байдаг юм. Та хоёр юу гэж ингээд цагаан яриад өгөөч. Манай хүн л мэдэндээ. За. Нилээ олон төрөл байгаа юм шиг байна. Stud, butch, тэнгуүтэй, femme, бүр ингээд lipstick lesbian гэж байдаг. Тэр бүр ингээд бүр амар эмхтэй л дээ. Stud гэж юу вэ? Lipstick lesbian. Би болохоор бүр яг нэг тайлбарлах гэх юм бол сайн тайлбарлаж чадахгүй. Гэхдээ тутмаг байж магадгүй. Миний ойлгосноор болохоор stud бач хоёр болохоор юм амар эргэтэйлэг те ийм tomboy гэж яриад байдаг те. Ийм амар masculine ингээ хүүхнүүд байдаг шүү дээ. Тийм болохоор stud бач гэж нэрлээд ах шүү. Тэгээд femme гэдэг нь maybe би бол femme гэж явах гэж бодоод байгаа байхгүй. Би яа тэгэхээр гаднаас нь их амар эргэтэйлэг харагддаг. Гэхдээ дотроос ч гэсэн эргэтэй биш шүү. Эргэтэйлэг ер нь би амар эргэтэйлэг гэж бол хийдэж дүндэггүй. Тэнгүүт femme гэдгийг би нэг тийм дунд нь байгаа даа гэж ойлгоо. Би өөрийгөө яг сексийн хувьд жоохон эзэрхийлэгч маркийн тэр нь болохоор жоохон нөгөө юм эзэрхийлэгч байна гингууд жоохон нэг тийм эрэгтэйлэг юм давмгаалсан гэж үзгээд байдаг. Гэхдээ хүн харахад яг гоё амар эмхтэй. Одоо нэг top bottom гэдэг ойлголт байгаа шүү дээ. Тэрийг би болохоор одоо ингэ in stereotype-аас ингээд хоёр тусдаа авч үзээд байгаа байхгүй. Top bottom stud femme чинь ингээд тусдаа ойлголт. Тэгмэд би stud байсан ч гэсэн би bottom байж болох байхгүй. Шалгуулах туртай байж болно. Тэгээд үзэхээр бач тэгээд stud нь болохоор юм эргэтэйлэг тийм tomboy те гаднаас харагдахтай шүү. Өөрийн present хийж байгаа байдал нэг тийм хөө. Тэгээд тэнгууд би femme ч гэсэндээ одоо би top байж болно. Тэгээд би амар stud тийм бач ингээд хүүхэн байлаа гэхэд би ингээд борон байж болох байхгүй. Тэгэж хараа тусад нь харж байгаа. Би бол тэгж харж байгаа. Гэтэ ер нь бол яг тэр англиар яг секс явагдаж байгаа үед заавал тэрэндээ баригдахгүй л гэсэн үг байхгүй тий. Одоо шинэ эмэгтэй хүмүүс ингээд харахад хоёр лесбиан ингэ байлаа. Нэг нь tomboy шиг хувцалдаг тий ингээ нэг юм яг эр хүн шиг харагдаж байгаа юм шиг тий. Гэтэл тэр хүн яг bottom байж иж болж байгаа. Тэр ч тэгэл ингээл амар юм шалгуулдаг бүхэн. Тий. Ер нь яг ингээд харахад ингээд жоохон юм эргэтэйлэг хувцалсан байтал орон дотор гэдэг. Тий. Миний сонссон би хутлаа үнийг мэдэхгүй байна заяа. Тэгтээ ийм одоо эргэтэйлэг харагч байгаа шүү дээ тий. Их хвчлэн борон байдаг гэж ярьд юм лээ. Гэвд энэ үү? Тий. Эмэгтэйгийнх одоо ингээд одоо нөгөө нэг хүүхнийхээ тий фем хүүхнийхээ юм dominant байдалд дуртай тий ингээд dominant байлгах дуртай тийм юм ер нь бол их хвчлэн тийм байдаг гэж сонссон. Гэхдээ хүн өстэй. Би тэгтээ бас та хоёроос асуумаар байгаа зүйл нь юу вэ гэхээр Монголд ингээд яхаа ингээл амьдарч хахад та хоёр ингээл гоё нэлээд урт хугацааны ингээд үерхэд явчихж байна. Тэрнээс өмнө одоо жишээ нь гадаад мададад ч юм уу яг үерхдэг ч юм уу тиймэрхүү найз охин эднэр байсан уу? Надад бол байсан. Би амар нэг охинд найзлаг гэсэхгүй. Гэвч яг одоо юм бодоод надад хайртай байсан юм ээ л дээ. Тэгээд ингээд над шивсээ байгаль хамт бай те хамт ингэгээд гэдэг охин. Тэгээ би тэр охиныг bisexual гэж бидгээс л та. Тэгээ би тэр үед ингээд юус би тэр охинд чинь татдаг юм чинь юус тоохгүй шүү дээ. Окей, it's okay те. Би чамд гоё охин олоод өгөө те. Хойлоо тэр охиныг яа л та. Тэр охин аим хөөрхөн байгаас те ингээд явдаг үед байгаа шүү дээ. Гэтэ ингээд бодоод ангууд яг тэр үедээ ингээд надад хайртайс ч үгүй. Хойлоо ингээд хойлоо хамт хойд гэсэн үгтэй яг үедээ би танд ховч юм ярил те. Ховч тэр хэсэг нэмээ. Тэгээд одоо ингээд бодоход ингээд надад юм сайн байсан ч юм уу те. Тим охтод зөндөө л та. Гэтэ би ингээд манай хүн бид хоёрт ерөөхдөө бол амар юм гей эрхтэй найзууд амар их байдаг. Гэтэ бид хоёр тэднэртээ бүр ингээд амар хайртай. Бүр хамгийн best найзууд байдаг хгүй юу? Миний ингээ гадаад мазастай амирх байхад ингээ тийм юм залчууд хамгийн юм гой залчууд байсан юм санагдтыг. Илүү битгүй яг юм эргэтэй юмтэй ингээ хүс ингээ холцсон юм шиг харин тийм гой тийм бүх юмнууд ингээ нэгтсэн юм шиг тийм эрхэм шиг бол байж тэ. Тэгснэ аим хамгаалчтай тэгснэ амар эрхэм мөртлөө хамт ховчиг ярьдаг.
Автод би чи авны дуртай зүйл чи хавж шүү. Тэгэл одоо ингэ хүмүүс уулаад тэгвч тийм ээ ярьцгаа өнөд хийх яргаа. Би авны дуртай. Тэгээд би тийм гейм найзтай зөндөөсөн. Тэгээд би бүгд дуртай шүү. Би ихтэй хинээч ингэ тэр нь гей те. Энэ нь юм тэр нь стрейт гэж надад бодол хийсэж бодож байгаа. Өөрийнхөө ингэж гоё суудмэй те. Өөрийг нь тухтай ойлгож байгаа хүнд өөрийг нь хамгийн гол нь тав тухтай дулаахан байлгаж байгаа хүн олдчихжээ л гэж би боддог. Би болохоор өмнө яг одоо ингээ 2 жилийн serious relationship байж үзээгүй. Гэтэ яг relationship байж үзсэн юм аа. Гэхдээ тэр нь болохоор нэг юм сар болохгүй юм байсан байхгүй. Тэгээ яг би манай хүнийг бодох юм бол хүний тоогоороо арай илүү хүнтэй олдчихсан. Sexual intercourse орчихсан. Тэгээд би болохоор яг юм одоо ингэ community байгаа шүү дээ. Би тийшээ хийж орж байгаагүй байхгүй. Одоо ч гэсэн ороогүй байгаа. Зүгээр би ярьж болох юм уу? Болоо. Би амар ингэ best friend октодтойгоо дандаа ингэ sex хийжсэн. Тэгээ дараа нь хийдэг байсан. Биш болсон уу? Үгүй нөө. Хിവэрээ юу? Тий. Аль аль нь биний сонирхолтой ингэж аль аль нь туршиж үзгээ. Би болохоор ингэж яг эмэгтэй талаас нь сонирхож байгаа. Тэгээ тэгмээ нөгөө талаас болохоор нөгөө эрэгтэй эмэгтэйнээс болж болохгүй гэдэгтэй яг л байгаа. Би сонирхоод байдаг. Тэгээд нөгөө талаас болохоор юм curiosity байдаг. Эмэгтэй болгонд байдаг шүү дээ. Сонирхол. Тий. Унтаад үзчихтэй юм уу? Үзчихвэл ямар нэг удаа үзэхэд ямар байх вэ? Тий. Би туршилтайсан байт юм аа. Настай тэгээд тиймэрхүү sexual юм харилцаанд бол нэлийн хэд удаа л орчихсон. Тэгээд амар ноц юм хэлээ. Ноц юм. Ноц шүү. Би бүх хүмүүст хэлсэн шүү дээ. Тэр чи. Миний хамгийн анхны секс болохоор бүр 2 эмэгтэй үнтэйсэн байхгүй юу? Хамгийн анхны гурлаа юу? Тий. Гэтэ тэрийг болохоор би секс гэж тооцоогүй гэж сайн ойлгож байхгүй. Тэр үедээ аль аль нь сайн ойлгохгүй байсан жоохон байсан үе болохоор. Гэтэ тийм юм байсан байдгийн. Ямар сонирхолтой. Сонирхолж хүмүүс сонирхолж ярих юм бол тий. Тэсэнэ юм. Энэ чи амар сонирхолтой факт ч тий. Ер нь л нөгөө нэг үргэлжлээ яриач. Гурлаа үргэлждэг. Би бас юм 2 хас хүмүүс би ярандаа амар мошуу байна. Тэгээ ингээд эрэгтэй эмэгтэй 2 хас байсан байхгүй. Тэгээ би эмэгтэйг амар юм хүндэлдэг гой хүүхэн байна да гэж ингээ гой хүүхэн ч яхаа ингэ надад attitude амар таалагддаг байхгүй. Тэгээд надад ингээд санал тэр хоёр тавьжсэн. Гурлаанд ирэхгүй гэдэг. Өө за. Яа тэгээд би үргэлж үзсэн. Гэхдээ тэр үргэлж сарч улаг байхгүй. Тэгээд 2 хүнд би ч өөрөө юм attention giving хүн тэгээд тэгээд 2 хүн надаас ингэ attention хүсээд ирэхээр жоохон хэцүү байд юм лээ. Тэгээд яг аль аль нь нөгөө нэг бид гурийн аль аль нь юм тим юм үзээгүй анхныхоо байсан болохоор тэр жоохон алдаатай байсан л. Тэгэл сайн ойлгохгүй аль аль нь сайн ойлгохгүй тим юм болж исэн. Яа. Тий. Тэр бол гэхдээ ер нь бол надаа ямар юм буруу ч юм уу муухай санагдав амар гоёсэн ер нь бол. Nice. Тэгээ ингээл аль алиндаа болч болтой тэгмээ тэр хоёр хоолндоо болч болдог те. Тийм болчихсон. Гэхдээ ийм sexual юм болж байгаагүй. Араа болохоос өмнө би ингээд би тэр үед амар ажилтаа амар завгүй байдаг гэсэн байна. Тийм болохоор ингээд attention өгөхөд амар хэцүү байсан. Тэгээд separated болчихсон. Гэхдээ тэр бол амар гоё дурсамжуудын нэг ер нь бол. Хүнд ярихад амар сайн юм байна. Тэр хоёр нь хоол идэж болцож молцоол гэсэн чинь мань хүн өөрөө залуутай ч нэг уулзаал хүүхэн нэг уулзаал. Ер нь бол яг тийм. Тэгмүүд хоёулаа хамт ирэл гурлаа хамт тооллол гурлаа хамт кино үзэж яваал тийм. Тэр бол ер нь л амар сонирхолтой. Ер нь л хүн үзэл ёстой юм шиг санагдсан. Зэн хамаач одоо лүү яав л гэдэг аахгүй. Тийм аахгүй. Ядаагаа. Тэр sexual талаар зөвхөн тэрнээс л би чам хүн хайрлаа яв. Тэгэл би хасаа хайсан.
Би хайсан. Хайсан чи ингээд амар компликс ерөөс залж таалагдахгүй. Хүн таалахгүй. Чи нэг хүн тайртай болохоор амар ингээд надад зүгээр ингээд би хүний царай харахгүй те арын ингээд мөнгө төгрөг харахгүй ингээд зөвхөн хүн гоё нүг л харангуут залуучууд амар сони ингээд надад те би кул гэж ингээд ирэнгүүт нь би шууд гоё залуу гарч ирэнгүү шууд өргөжлөлээд бичил явчихж байгаа байхгүй тийм ээ намайг хий гэдгээ би тийм байна гэж явж сонь зодгоош би лесби гэж амар амархан хэлэх юм амар үгтэй тэгээд хоёр гэхдээ яг эрэгтэй хүнтэй яг унтаж үдэнгүүт нь ямар мэдрэмж байсан бэ? Энэ бас сонирхолтой санагдаж байна. Би ихлээр шүү. За тэг. Надад болохоор бүр ингэж би бүр яг унтыг гэж бүр ингэж нэг залуучууд ингэж нэг хүүхэн авчиг явдсан шээ. Тэр шиг би нэг залуу авчиг гэж ингэж яг над руу ингэжсэн залуутай би бүр унтчихсан байхгүй юу? Ганцхан удаагийн тохиолдол дээр. Тэгээд надад болохоор ингэж одоо ингэж охтууд анхны секс нь ямар нэгэн тэг ингэж амар хэцүү ч юм уу тийм байдаг шээ. Тэрс тийм байгааг байхгүй зүгээр л амар юм чийлтэй. Ямар удаа юм бэ ингэж тусаасаа тийм хордон тусаа ямар уйцгартай юм бэ босож баг кино үзхийнсэн тавигдсан гэсэн юм шиг. Ерөөсөө sexual attraction юм emotional юм байхгүй байсан болохоор тийм байсан бах юм бол. Тийм надад л нэг хайр сонирхолтой байсан баг. Биг бол ер нь мяал юм ба шүү дээ. Мяа байсан. Гэтэ тэр миний юу хийсэн болохоор одоо эмэгтэй хүний хаана хүрхээ сайн мэддэг. Одоо тэр вагинаас босоод газар нь те энэ тэнд нь хүрүүлэх юм байна те ингээд энэ pleasure юм байна гэдэг юм амар сайн мэддэг юм шиг санагдчихсан. Гэтэ мэдрэмж шиг байлаа шүү дээ. Тий. Тэр нь болохоор тэр хүний асуудал биш миний асуудал байсан байна. Анаа нь болохоор ерөөсөө вообще эрэгтэй хүн бүр ингээд опшн биш байхгүй юу? Опшн биш. Сонирхол биш. Би бол эрэгтэй эмэгтэй ялгаагүй бүгдээ сайхан амьдтал тавьчихна. Одоо ялгаахгүй. Одоо чи таалагдвал ийм байна уу? Одоо буруутай хэлдэг шүү дээ. Надад эрэгтэй хүмүүс таалагддаг. Би эрэгтэй хүн амар суртай. Би залуу би ингээл өдөр болго ингээл зүрсэн залуучуудаа дурлал дараачихаа ингээ өдөрч би ингээ 3 залуу дурлал дараачихаа залуугаа зүрэнгүүт нөгөө өмнөх залуугаа мартаад би ингээ авдаг. Өдөр болго боочхон ямар одоо тэгээд би хүнтэй ярьдаг хойр хөөе бүнд амгай залгаас яна боочхон ямар бол гэдэг манай үнтэй ярьж жижиг бахаа за тийм бахаа жижиг бахаа би тэрчтэй ерөөхдөө бол тийм ярьдаг. Тэгээд би энэ залууд дурсан би энэ хүүхэнд дурсан гэдэг ямар юм гэд би болохоор энэний дурсан хүүхнүүдэд бүгд шааш наваа гүт гэвэ тэгээд би болохоор тэгж чадаад байхгүй угаасаа одоо ингээл би тийм дурлсан гэж ярих юм бол хүн хардсан шүү дээ тий. Гэхдээ надад болохоор дурлал 22 чи шал ондоо асуудал шиг санагддаг байхгүй. Хүн өдөрт хит дурлж идэв шүү дээ. Ер нь л ингэ амар дурлсан одууд зөндөө байгаа шүү дээ. Ингээл 2-3-аас дээш байгаа шүү дээ тий. Тэгэхээр дурлал ингээ хайр хоёрын амар ондоо бүр ингээ тис ондоо асуудал болохоор би тэн дээр огт имзэглэхгүй байхгүй. Би ингээл нэг годомчин тийм гой залуу харсан тий. Ингээл тэг санагдсан ингээ тэр надад имзэг биш байхгүй яа. Тэгэхээр надад хайртай юм чинь. Манай хүн надад хайртай учраас надад дурлал огт имзэг санагддаг. Тэгээ би өөрөө бас амар дурламтай юм байхгүй. Би эмэгтэй хүнийг бүр амар treasure хийж авч үздэг байхгүй. Fuck ямар гоё хүн бэ те ингээд амар юм одоо амар имзэг хүлээж авдаг байхгүй юм дэлбэш хүлээж авдаг байхгүй. Тийм болохоор ингээд надад дурлах тийм амар гоё мэдрэмжтэй тийм асуудал санагдчихгүй. Тийм болохоор ингээл нэг залуу дурлсан гэл тийм. Ямар залуу байсан. Хамт явчихсан тий. Би тань хамаа боожгаа яриа. Боожгаа ямар. Тэгэхээр хоёрт яг зүгээр ингээл хайр сэтгэл эмошныг авангуудаа ямар эмгтчүүд даад гэдгийг гадаад ирэхээс бүр бүх юм наанда. Sexual талаас нь асуулт үү? Тэр төлөвлөгдөг эмгтэй хүний зүйлүүд юм уу? Яа. Миний яа би чам зөвшөөрч байна. Өнөөдөр би чам зөвшөөрөө. Гэтэ гэртээ арай чи дай. Надад болохоор би бүр анхнаасаа л заяа. Би одоо бүр яг тодорхой баттай ингээд өөрийгөө мэдчихээд байгаа нэг хоёр type байна заяа. За. Тэр нь болохоор нэг нь болохоор би өөрөөсөө их хүн амьд туртай юм байна.
Ичээс за наснаа биш зүгээр өөрөөсөө mature ч юм уу те. Эсвэл надаас mature ч юм уу эсвэл mature биш байсан ч гэсэн надаас ихч. Ер нь бол ихч хүнд амар туртай юм лээ. Тэнгүүтээ нөгөөх нь болохоор би ингээд базах юмтай өгөн туртай. Би ингээд им игдүүтэй те ингээд нэг базаад ингээд игдүүч юмар те хөөхөд туртай юм байлээ. За харин чи Би яг хүүхний тэгээс ихэр амар хэцүү. Яг дөрөвт хөд байгаа хэлэх гээд би хүн би яг тэгээс одоо би сая дөрөвт хэлэх гээд байгаа. Гэтэ манай хүний ингээ харуул амар гой хүмүүстэй. Амар гой хүмүүстэй. Гэтэ би ганцхан ерөөсө тоохгүй заяа. Гэтэ дотроо та нар хүн ямар гой хүн гэж амар цаастай. Тэнд нэг муур юм уу? Тэнд нэг ингээд гудамжинд ахваж ангууд бараг л уйлал гүйччихэл мөнгө өгөөлтэй бүхнөө өгөхөд бэлэн тийм юм байхгүй. Над тэр нь царай мараа царайлах нь хамаа ахгүй. царай царайлэгтэй байна уу? Баярлалаа. Тэр намайг өстэй амар олон юмнаас ингээд нөө нэг цээжэрэ гэдэг л бамба шиг цээжэр хамгаалдаг. Тийм хүн байхгүй. Тийм болохоор надад тэр нээр Тэр нь би тэгээд очоо одоо сүултээ ингээд нэг гэр бүлийн хэрүүл болж шүү дээ. Тэмүүтэй чи намайг хөөрхөө гаднад төрхөш минь дотор л хайртай. You don't love me. You only love my sex. Би тань тийм хэрүүл амар их болдог заяа. За окей. Тэгэнгүүт нь lesbian fail sex гэж яг ямар секс вэ? Ямар секс вэ? Fail sex. Фейлд жисэн юм бэ тийм үү? Lesbian fail sex. Тэр нь юу вэ? Салбаргүй. Чи тэгэж марцсан сануулаа. би хамгийн байгаа мэдгүүнээс За тэр нь юу вэ? Тэгэл анал манаалаас зөндөө асуудал гарна штэ. За сонсё л доо. Тэгэл анал өөд чи би ч мэдээ. би бүр ер нь царай арай юм чи энэ аа. Тэгээс юу болсон вэ гэсэн наа чи ингээл намайг би анааланд амар туртай. Би анааланд амар туртай. амар туртай. Амар туртай. Гэтэ цаа чи манай хүн болохоор ингээд хийж мэж те амар юм идэж мэдэх амар туртайхгүй. Би болохоор ингээд хийлгүүлж идүүлэх амар. Амар ингээд бид хоёр болохоор ингээд бүр амар ингээд сексийн тал дээр бүр ингээд төгс зогссон. Би одоо ингээд найз охиныхоо ингээд анаал манаал гэж дайруул хизээч зөвшөөрөхгүй заяа. Гэтэ би болохоор өөрөөхдөө амар туртайхгүй. Би ингээд тэрэнд амар туртай. Юу ярьчихснаа ч гэсэн марцчихлаа. Fail sex. Fail sex те. Тэгээд тэгсэн чинь нэг удаа тэгсэн чинь of course анаал дээр ямар fail гарах вэ? Ямар тий fail гарч байгаа хгүй. Чи манай хүн бүр ингэж ингэжсэн тийм бас. Тэгээд тэгсэн чинь хамгийн гол нь тэр яг тэр мөчтөө надад юу ч хэлээг байхгүй. Юу ч хэлээг заа. Тэгээд сүүлд нь тийм босон ш тэгээ надад хэлж байхгүй тий өдрийн цагаар тий цайны цагаар тий хоод жаад хэлж байгаа байхгүй тий миний хацар ингээд уулан заяа гэсэн чинь би та зүгээр би та ингээд ер нь бол өдөржингөө ингээд гадар ингээд хоёр ингээд хөөхөө ингээд хоёр найз охин авах цаа би та өдөржингөө секс ярил явж яг харин тэр өдрөөс юу агнал таадчихсан маа гэсэн тэгээд яриасан тий би чамд ямар өсө би бүрстэ хаатаага эцтэй би чаас ойлосноо би та тэгэл яриа тэгээд би тэр анаалын тухай яриад бидсэн та чинь гинт ингэ хэлж байгаа юм. Юу гараад ирсэн гэж ядаа нөгөөдгөөсөө миний хазар ингээ гоё ягаараад уулаараа чирнэл ягаанаа тэгэл чи гоё амттайсаа чигэрлэг амттайсаа би бүр айкнаа тэгсэн тэгээ яа би одоо юм мэдсэн болохоор надад тайлбараа миний хайртай шүү дээ те миний хайрт so dirty заяа те I like it тийм бачаа би амар ич жаах тэгсэн чинь миний хайр like it заяа тэгээ сар яарах те нэг тийм болж ирсэн юм аа миний бид хоёрын фэйл юм бол тиймэрхүү юм болсон. За чиний тайлбар гэсэн чи юу вэ? Тэр нь болохоор яг анал секс байгааг байхгүй юу? Би зөв энэ хаашаа ийцэн чинь юу гараад ирсэн бэ? Тийм болог юм аа. Тийм болог байхгүй. Зүгээр ингээд би энэ секс ярьсан байхгүй юу? Тэр чинь бас ингээд амар юм exciting мэдрэмж байсан. Тэгсэн чинь би нөгөөдөө идвэ. Тэгсэн чинь нэг сайн цэвэрлэг болохгүй тий. Тэгээд тэгмэд цэвэрлэг хийгээгүй л одоо анал бэлтгэлтэй байгаагүй л байхгүй. Тэгэл тэгсэн чинь гээд юм амтагддггүй газраас юм амтагдчихэна.
тэр нь тэгээд нэг юм чихэрлэг амтай яг чихэрлэг байсан байхгүй юу. Тэгээд би ингээд тэр үед нь хичээгээд явах вэ. Ингээд амар uncomfortable мэдрэмж авч штэ. Ер нь л амар хэцүү болчих штэ. Тэр нь надад бүр амар хэцүү байгаагүй амар муухай санагдаагүй те. Окей, хүн л юм чинь гэж бодсон ч. Тэгээд дараа нь хэлсэн байхгүй юу. Дараа нь ингээд тэгээд би тэгтээ ингээд амтлж юм уу те баг тэг ингээд тийм болсон штэ тэгсэн чи энэ юм амар хичээсэн байхгүй юу. Тийм хэцүүсэн тий. Тэр үедээ хэлсэн бол би яах ч гэсэн тий. Тэгээ хамгийн гол нь би гэтээ яг нэг гейминг секс ааш тий. Ер нь анал сексэнд амар их цэвэрлэгээ хэрэгтэй байхгүй юу тий. Өдөр болгон би энд анаалдуулна гэд бэлдээд байх боломж байхгүй. Надад цаг байхгүй. Би өглөө 8:30-д ажилтай. Ойлгочихно үү те? Би өглөө алга ингээд анаалын хэсэг ингээд бараг амруугаа хүртлэгээ ус гүйлгээ ингээд буцаа гаргаад байх цаг байхгүй те. Тэсээ заримуд ингээд эн чинь ингээд хайр наргуу дайраад тахгүй юу? Бүр ингээд ямарч бодлох те. Цаашаа миний буруу. Одоо наач тийм юм амтсан өөрийнх нь буруу. Гэтэ гоё чихэрлээ. Чихэрлээ наач дуртай амтнаа дараа. Гэтэ манай нэг эрэгтэйнээс тэр бүр юу эмхтэй хүний бүр баян бид нар уулзгууд нь ярьдаг ёо тэр охины юу асиг нийцсэн тэгэл you should try тэгэл баян. Гэтээш те би амар чухал юмэр заяа. Энэснээ заяа. Одоо би монголоор хэлмээргүй байна л да. Энэснээ тэгшэр аим гоё. Им амар хуулхан сонсон уулзлаатай амар хуулхан заяа. Амар хуулхан I love it заяа. Би зүгээр ингээд гараа ингээд хүрэхэд шүү те. Миний хамгийн сэрлэг хөдөлгөтэй юм хамгийн хөөрх юм надад тэр цаг эрэхтэй өнөч сайн хөөрх штэ. Яг ингээд имччгэн тэгсэн ингээд имч төмсгнөөсөө гингүүтлээ шүү дээ гараад ирсэн шүү дээ. Тэр шок гоо те. Надад нэг юм хоёр бүрх юмний жоохон доохно те. Хилээ жоохон явуулаа. Гэхдээ үнээр авиагаа орлуулах амар дургу. Яг бол өөрсдөө амар хамгийн цэнгэг нь өөрсдөө гей болчихно гэж амар айдаг байхгүй юу? Гэхдээ хүүхэн дээр бол талаалгаж малуулах дуртай юм л. Тэр хэсэг хамгийн cute үжи бүжиг. Яа тиймдээ залаа. Би мэдгүй би долоолгож үзээг л дээ. Долоолгол заяа. Чи ингээд долоолгох үхсэн. Харин тий. Чи нэг хүүхний зур чихсэн фадмаа далаа. Идээд үг. Би бүсийг хичээдлээ чи одоо өөр юм идэж. Тэгшэнтэй амар гоё. Энэ таар одоо ингээд тустай ажиллаж байгаа байхгүй юу? Тэгэл ингээд хамгийн их ингээд бичдэг юм өдөр болгон те хаа өглөөний ажилдаа шиг хаа ажилдаас бараг л ингээд нүрээ тэнцсэн наамаар байна. Тэгвэл би ингээд шиг гэс 0 руу оронготой шалтан зүрх явсан байж л би зураг аваад те яна мем жоохон миний левчнээс жоохон хайлтаа яах уу? Юу нүгээс би чадахгүй нэ би чаасаа гэсэн сан Танаад гэдэг нь биш те. Тэгэхээр тойрын ер нь бол бас нэг бүтээрийн банк подкаст нар асуудаг нэг гол асуулт нь юу гэвэл ямар чухал ажил золиослоод кикс хийжсэн бэ? Дүндүүшсэн. Бид хоёроос те Би дандаа ингэ чангаадаг байхгүй. Яах ингэ үлсшээ. Бид хоёроос те бүхнийг золиослоо секс хийдэг хүмүүс. Нэрэн Юу ч гэсэн. байсан хамаагүй. Бид хоёр амар их юм алдаад секс хийжсэн. Ер нь бол ингээд амар их юмнууд гэдэг нь ингээд цаг хугацааны хувьд янз бүрийн юмнуудыг алдаад бид хоёр сексийг номерт нэг тавьдаг хүмүүс гэх юм уу? Ер нь тийм ээ. Тэр хамгийн амар хайлт Би амар сайн ятгадаг байхгүй. За олуулаа амар олуулаа хамт гэр мэрт ингээ хүм байх чинь бид хоёрыг хайрнаар үсгэсэн гэсэн. Тэр хинч мэдчих болохгүй шүү цаа гэсэн. Тэгсэн амар юм подкаст. Тэгээд бид хоёрын дуурч муурч байгаа тийм юмнуудыг ер нь бол төмөн бомон сонсчихсан удаа байгаа. Тэгээд нэг манайхан нэг өмнө нь roommate-тэй байдаг гэсэхгүй. Тэр нь бүр ингээ бид намайг ороод ирэнгүүт за энэ хоёр кексэн тодорхой ngөөтлөө шууд хаалгаар оронгуутлаа шууд чихвчээ зүгээд өрөөрөө орсон. Тэр би өөрөө ярьдаг байхгүй шууд ингээд амар лаут тэгээд би ингээд сонсмор гэдэг болохоор би шууд чихвчээ зүтгээ. Тийм ярьж. Зү. За яа өнөөдөр бүр яриа бүр үнэхээр гал гарлаа ёо. Яна данс секс ярьчлаа. Зин яна. Ойсо кекс подкаст юм чинь секс ярих хэвээр. Тэгээд ямчсан хоёр зочиндоо илэн далангуу тэгээд мэдлэг хуваалцлаа юмнуудаа ярьлаа. Энэ бүхэн бид
дөрмийн дунд үлдэн. Тэгээд ямар ч гэсэн хоёр зочиндоо маш их баярлаа. Тэгээд өнөөдрийн дугаар амар гоё дугаар боллоо. Тэгээд амар гоё дугаар боллоо. Ямар ч гэсэн эрэгтэйчүүд бас энэ дугаарыг сонсоод Яна хорнодод унах үзээ. Одоо яада. Гэхдээ энэ секс гэдэг нь л одоо энэ Викторийн сексийн хувьд бол ингээл энэ бол дөнгөж эхлэл. Тэгээд ингээд амар гоё секс дээр амар эксперименталтэй ингээд гоё байгаараа ерөөсөө Амар кингтэй. Ингээд чи юу сонирхож болно? Тэр нь заваач хийж болно. Тэ амар fucked up хийж болно. Who cares? Секс бол секс штэ. Амар гоё pleasure аваад байнгын гоё байгаасаа гэж би амар хүсдэг байхгүй. Илүүрийн амны тэ дээр дураагаар л окей that's it би тавьсан болоо гэж битгий байгаарай ингээд. Тэр тунд амар юм болдог тий. Бүх юмнаас авч болдог те бүх юмнаас авч болдог. Заавал чи ингээл пенисээ тишээ гэж юм эсвэл пүсигээрээ ингэж мэдэрдэг зүйл ерөөсөө огч биш шүү. Тэр чинь юм бас тархины дэ сэтгэл зүйн юмнууд байдаг учраас битгий хизээч битгий хязгаарлагдаарай. Open mindedаарай. Дандаа маш open minded баг. Open minded байгаараа, open legs байгаараа. Yeah. Open legs. Yeah, open legs байгаарай. Амар олон кингсүүд байгаа шүү дээ. Амар олон кингсүүд байгаа. Тэ дээрээсээ гიშгүүлэхтэй хүчндүүлж байгаа юм шиг мэдрэмж авахтай хүчгүй ах мэдрэмж ч юм уу те эрэгтэй хүмүүс ч гэсэн тийм хүсдэг байхгүй те эрэгтэй хүмүүс ч гэсэн хүсдэг дээрээсээ нулимуулах те maybe дээрээсээ шээлгүүлэх те тэр болгон мэдрэмж чинь эмтүүний дээр шийдэж үзмээр байгаа шүү. Оо миний мөрөөдөл ингээд те хүн ялангуяа пэ уусны дараа те Тэгээ секс дээр ингээд ад жаргал өгдөгтэй амьдрал чинь амар ингээд гой чухал юм өгдөг амар их юм байдаг болохоор секс амар important те. Important те тэрийг амар ashamed те хүмүүс ингээд амар хичээж мичээлээ нуус байдлахгүй ийм байгаасай гэдэг хүүднээс бид хоёр ер нь ингээ ороод хамаг булгаад илчлээ шүү. Тэгээ хамгийн дидгээгүй шүү. 11. 11 шүү. Тэгээ яг couple-тай бол бүр амар би бол яг иймэрхүү мэдрэмж ингээл аммаар санагдаж байна. Намайг нэмхөө ингээ гурлаа өргөхөө гэж. Тэгэл та. Залаас ирээрээ. Өсөнд баярлаа. Секс хийлээ. За ингээд энэ бол Geeks podcast шүү. Apple дээр subscribe дараарай, review хийгээрэй. Энэ бол Geeks podcast Монголд хамгийн шилдэг Geeks podcast шүү. Хаан банкаар бас дансаар дэмжээрэй. Тэгээд өшөө олон гоё контент хийх болно. Тэгээд Apple podcast-ыг сонсороо. Нөгөөх нь юу лээ? M+ Castbox. M+ Castbox YouTube дээр subscribe. За баярлалаа.